Тэгэхээр зэрэг бас нэг цөлжилтөнд тодорхой нөлөөлөд байгаа гэсэн үг байхгүй. Хинтээ аймгийн Хэрлэн баян улаанд Тэрийн бүсийн анхны цэцэрлэг төрөлн байгуулсан гिचэлсэн энэ маануудад салхины чиглэл нь хаанаасаа байна уу гэдэг ингээ ургамлынхаа сонголтыг явуулдаг учраас. Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрээлэн боорчонд ээлтэй амьдарцгаая. Урайтай Green Plus podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн зочноор манай Хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн маань багш доктор профессор Баярмаа агш маань урагдсан ирсэн байна. Тэгээд бит хоёрын ярих сэдэв болохоор байгаль орчны дойротол тэр дунд байгаль орчны хүн сэргээлтийн талаар илүү та бүхэнтэйгээ ярилцаж мэдээлэл хүргэхээр ирсэн байна. Тэгээд багштай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсны түүх 100 жилийн өдөр ярилцсан дорж одоо бол таатай байна. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. За миний би 1993 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Брэдийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Агрономч мэргэжилтэй тармил бэлчээр судлаач. Монгол Улсын зөвлөх агроном. За тэгээд ажилласан сэдв гэвэл тэжээлийн ургамал, мөн хамгаалсан сэдв бол нэг ховор ургамал болох алтан сонгыг тармилжуулах судалгааны ажил хийж докторийн зэрэг хамгаалсан хүн байна. За баярлалаа. Тэгээд манай Хөдөө аж ахуйн сургуулийн экологийн тэнхимийн маань бас 20 жилийн ой болж байгаа. Тэгээд нийт одоо эрдэмтэн судлаач доктор профессор хүмүүстээ бас энэ баярын мэндийг хүргэж байна. Тэгээд ер нь бол манай нөгөө Green Plus podcast маань ерөөдөө нөгөө яг энэ эколог болон байгаль хамгааллын салбарын одоо оюутнууд судлаач зориулсан илүү нөгөө мэдлэг олох зорилготой дээрээс нь энэ чиглэлээр сонирхон одоо суралцъя гэсэн залуучуудад бас яг бас мэдээлэл хүргэх зорилготой байдаг. Тэгэхээр бас өнөөдрийн подкаст бас ер нь нэлээдгүй бас оюутнуудад чухал одоо мэдээллийг бас хүргэх болов уу гэж би бодож байна. Тэгээд бит хоёрын сэдв болохоор байгаль орчны нөхөн сэргээлт гэж байгаа тийм. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд би нэг агуулгууд гаргасан байж байгаа. Тэгэхээр байгаль орчны нөхөн сэргээлт гэхээр мэдээж хэрэг дойротолд явагдаж байгаа тийм. Байгаль орчны дойротол явагдан за тэгээд хөрсний дойротол байна тийм. Газрын дойротол за тэгээд ер нь бол бидний хамгийн сайн мэддэг хүн болгон л одоо баг ярьж байгаа тийм. Цүлжилт гээл бэлчээрийн талхалт гээл эдгээр сэдвүүдийг ерөөдөө хоёлаа баазаад ярилцах болов уу гэж би бодож байна. Тэгээд ер нь яг байгаль орчны дойротол гэхээр яг юу хэлэх юм бэ? Ямар одоо өвчин зүйлсүүд байна те. За эхлээд ярилцахын өмнө бас тэнхимийнхээ тухайд авч танилцуулга хэлье. Манай экологи технологи хөгжлийн сургууль маань 1999 онд экологи технологи бизнесийн сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Тэгэд 2001 оноос хойш экологи технологи хөгжлийн сургууль нэртэй болоод нийт 3 мэргэжилтэн манай экологийн тэнхим бэлтгэж эхэлсэн. За энэ бол байгаль орчны хяналт үнэлгээ, экологи байгаль хамгаалал байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг мэргэжилтэн. За байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжилтэн маань 2014 онд бүтцийн өөрчлөлт ороод манай экологийн тэнхим Хөдөө аж ахуйн сургуулийн агроэкологийн сургуульд шилжиж ирсэн. Энэ цагаас хойш одоо нийт 5 мэргэжилтэн хөтөлбөрөөр одоо мэргэжилтэн бэлтгээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжилтэнний бэлтгэж эхэлсэн түүх нь бол 2011 онд анх эхлэл үүс тавигдаад 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 163 мэргэжилтэн бэлтгээд одоо байгаль орчны салбарт бас тодорхой хувь нэмэр оруулаад явж байна. За манай байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд маань нийт одоо ажил эрхлэлтийн 80 гаруй хувь нь одоо өөр мэргэжлийн бус ажил хийж байгаа. За эдгээрээс бол нэг 55% нь бол яг мэргэжлийнхэн чиглэлээр одоо тодорхой нөлөө бүхий компаниудад мэргэжилтэн хийж байгаа нь их таатай байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ уулуурхайн үйлдвэрлэл, газар зэрлэнгийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл бусад хүчин зүйлүүдээс энэ экологи төзүүлээд байгаа сөрөг нөлөөллүүд, доройтлууд, идэлгдэл, эвдрэлд бас тодорхой хэмжээний үүрэг оролттой мэргэжилтэн бэлтгээд ингэ явж байгаатай бол маш их таатай байгаа. Тэгээд нийт төгсөгчдөө болон одоо экологийн тэнхимийн багш нартаа бас 20 жилийн ойн баярын мэндийг хүргэх зүйтэй байх. Тэгээд бүгдээрэнд нь 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. За тэгээд ер нь бол одоо Монгол орны хэмжээнд, дэлхийн хэмжээнд цөлжилт, доройтол, экологи тулгамдсан одоо нэг хэдэн асуудлууд байна гэж яриад байдаг. За энэ дээр бол манай Монгол оронд бол хамгийн их эмзэг нөлөөлж байгаа хүчин зүйл нь бол бэлчээрийн доройтол, хөрсний доройтол, газрын доройтол, орчны хүчин зүйлүүд доройтолд бол нөлөөлж байгаа нь бол хүний хүчин зүйл, уулуурхайн хүчин зүйл, байгалийн хүчин зүйл эдгээр нөлөөлөд байгаа. За тэгэд ерөнхийдөө хүмүүс яг газар тариалангийн үйлдвэрлэлийн улмаас, уулуурхайн үйлдвэрлэлийн улмаас маш их хэмжээний газрыг дороотуулаад байна гэдэг энэ бас
яг 100% бол бас тийм биш. Энд бас нөлөөлж байгаа хүчин зүйл нь сая хэллээ. Байгалийн хүчин зүйл. Одоо дэлхийн дулаалтай холбож үзсэн. Дэлхийн дулаал маань одоо манай Монгол орнд маш их хэмжээгээр нэмэгдээд байгаа, нөлөөлөд байгаа. За энэний нэг тод жишээ бол ус цагуурын хүрээлэнгээс гаргасан судлаачдын судалгааны дүнгээр бол агарын дундаж температур 2-4 градусаар дулаарчсан гэжлээд байгаа. Энэ бол бас манай Монгол орнд ургадаг ургамлын төрөл зүйл нь тэр хэмжээгээр дагаад өөрчлөгдөж байна гэсэн үг. За энийг дагалдаад тэр ган зод байгалийн хүчин зүйлүүд нөлөөлөд нөгөө ургамлууд маань сэргэн урах чадварт дороотжээ гэж үзэж байна. За тэгэхээр зэрэг бүхэл хүчин зүйлийг ерөөсөө уул уурхайн үйлдвэрлэлээс болоод дороотуулаад байна гэж үзэж болохгүй нэ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйлийн нөлөөлөлд бид өөрсдөө зөв ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэрний бэлчээр нутгийн 71% нь дороотоод байна гэж үзээд байдаг. За нэг цөлжилтэнд бол Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75% нь тодорхой хэмжээгээр цөлжилтэнд өртсөн гэж геологийн хүрээлэнгээс гаргасан тоо баримт байдаг. За энэ болохоор нөгөө бид нар шилжилтийн бүс нутгаа бас оруулах хэрэгтэй. Цөл цөлрхэг хэрийн бүс нутаг. Бусад хүчин зүйлүүд нөлөөлж байгааг ойлгож Монгол орны урдаасаа хойш дох тусмаа тодорхой хэмжээгээр одоо газар нутаг нь бол дороотолд өртөж байна гэсэн ийм тоо баримтууд мэдээлэлүүд байдаг. Тэгэхээр бид нар шинжлэх ухааны үндсэлтэй тоо баримтуудыг ярих хэрэгтэй. Учир зүггүй одоо уул уурхай эрхлэл дороотоод байна. Хүнд машин механизм яваа дороотуулаад байна гэж бас тэр болгоныг тэр объектууд чиглүүлж болохгүй. Энэ дөр бол бид нар өөрсдөө хүний мэдлэг чухал гэдгийг бас энд онцгойлон хэлэх хэрэгтэй хаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр маш олон хүчин зүйлс орж байгаа тий. Тэгэхээр ер нь бол яг дороотол гэдэг нь яг ямар болсон нэг дороотол гэх юм тий. Дороотлын мэдээж зэрэг гэж байгаа тий. Одоо хэр төвчний дороотолтой байх юм. Тэгэхээр одоо тухайн одоо газрыг хараад ч юм уу тий. Одоо бус нутаг байлаа гэхэд тий. Цөлийн бус нутаг байлаа гэхэд ер нь хараад дороотлыг нь яаж ерөнхийдөө мэдж болох вэ? Бид нар одоо өөрийнхөө энгийн нүдээр ингээ хараад мэрэгжлийн хүмүүс биш байлаа гэхэд тий. За энэ нэг дороотж байгаа юм байна да гэдгийг ер нь таних боломжтой юм болов. Боломжтой. Одоо ер нь бол бид нар бэлчээрээ хараад за бэлчээр дороотчихжээ гэдэг. За энэ маань бол бэлчээрийн дороотлын зэргийг илэрхийлэгч одоо 5 зэрэг байдаг. Маш хүчтэй дороотсон, дунд зэргийн дороотсон, дороотолд өртсөн, за тэгээ соргог бэлчээр гэдэг. Тэгэхээр зэрэг ингээ бэлчээрийн дороотлуудынхаа зэрэгээр бид нар тодорхойлоод за энэ нутаг маань тодорхойл зэрэг бэлчээрийн дороотолд бол өртөд байгаа юм байна гэсэн ийм тоон үзүүлэлтийг гаргаж ирдэг. Тэр бэлчээрийн дороотлыг илэрхийлэгч ургамлууд гэж байгаа л да. Индикатор ургамлууд. За бид одоо ингэж хөдөө хаяар ингэж зугаалаад тавьчихтаа сайхан ургамл дотор зураг авах удаадаг. Тэр ургамлууд маань бас бэлчээрийн дороотлыг илэрхийлэгч ургамлууд байдаг. Та бүхэн хичээл дээр үзчихсэн. Тэгэхээр зэрэг бид тэр индикатор ургамлуудаа бас мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр зэрэг Монгол орны бэлчээрийн 203 хэв шинж байдаг гэж үздэг. Энэ 203 хэв шинж гэхээр аль ургамал илүү зонголж ин гэдгээрээ гарч ирдэг. За тэгэхээр бэлчээрийн дороотлыг илэрхийлэх ургамлууд зонглоод гараад ирсэн байх юм бол тэдэн хувийн бэлчээр дороотчихжээ гэдэг ингээд зэрэглэлээр нь тодорхойлдог. Хөрсөн дээр мөн ялгаагүй. Хөрсний дороотлыг бас тодорхойлоод за хөрс маань дороотлын дэдгээр зэрэгтэй орчжээ гэдээ бас хуваар илэрхийлэл гаргацдаг. Мөн цөлжилтэн дээр цөлжилт тодорхойлох зэрэглэлүүд байдаг. Бүгд одоо өөрийн объект болгон дээрээ зэрэглэлээр нь тогтоогод гаргаад энэ зөвхөчтэй дороотсон байна. Энэ дороотолд өртсөн байна. Тэрнээс бүхэл газар нутгийг харангуйтал энэ ургамлын нөмрөггүй болчихжээ дороотчих гэж хэлж болохгүй. Ер нь бол цөлжилт гэдэг маань орчин одоо тухайн тэр экосистем дургах хэвээр ургамлууд нь ургахгүй. Тэгээ тодорхой хэмжээний ургамлын мөрөвчгөө босон тэр нөхцөлөд цөлжилт нэрвдэж байна гэж үздэг. Тэгэхээр зэрэг ургамлын төрөл зүйл өөрөөс өкцөөс ороод өөрчлөгдөж идэг. Тэгэхээр энэ нутаг энэ экосистемд одоо ургаж байдаг ургамлууд маань ямар ургамлаар солигдож байна гэдгээс шалтгаалаад бас дороотлын зэргүүд нь тодорхойлогдно. За тэгэхээр бид нар бол тухайн одоо дороотж байгааг мэдээж тухайн одоо хөрсөнд ургаж байгаа ургамлыг хараад бас таньж болох нь тий. Тэгэхээр одоо би нэг уншижсэн л да Монгол орны бэлчээрийн нийт одоо газар нутгийн 70% нь Монгол орны нийт газар нутгийн 70% нь одоо яг бэлчээрт зориулагдсан байдаг. Тэдгээрийн бараг 60% нь одоо энэ бэлчээрийн талхалтанд орсон байна гэдэг чинь тий. Тэгэхээр эдгээр яг байгалийнхаа аргаар бол тодорхой хэмжээний нөхөн сэргээгдэх байх тий. Тэгэхээр яг нэг энэ дэр ямар төрлийн одоо жишээ ургамлыг бид нар одоо харж таних уу? Тэгээд яаж одоо нөхөн сэргээх арга хэмжээг авах хэрэгтэй байдаг уу? Тэгээ Монгол орны нийт сая 564 мянган хатад орчим километр нутагтай. Түүний 71% нь бэлчээр нутгийг эзэлсэн гэж үздэг. Тэгэхээр зэрэг газрын нийгмийн сангийн тайлан жил болгон өөрчлөгдөж идэх учраас бид энэ тоорондоо тогтмол шинжилж явах хэрэгтэй. За тэгээд
Ер нь бол одоо малчид малыг өгснөр бэлчээрийн дороотлыг хэмжээгээр бий болгосон. Хоёрдугаарт нь бол хүмүүс нөгөө өөрсдийнхөө эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд одоо бас нэг хэсэг бол ямаагаа их өсгөж илээ. Ингэс нь бол бэлчээрийн дороотолд бас тодорхой хэмжээ нөлөөлж исэн. За бэлчээрийн даац цэцэрлэг гэж байдаг. За бэлчээрийн даацыг бол экологийн даац, эдийн засгийн даац гэж ингээд хоёр даац тувааж үздэг. Энэ бол мэдээж тэр тухайн бүс нутагт, тухайн орон нутагт шилжилт хөдөлгөөн хийж очиж байгаа тэр малчдын нөлөөлөл бас тэр орон нутагт бол бэлчээрийн дороотолд нөлөөлж ийн гэсэн үг. За тэгэхээр зэрэг эдгээрийг сайжруулахад одоо сүүлийн үед бол малчид бас нөгөө хоршоол юутай болоод бас тодорхой хэмжээгээр сайжруулах арга хэмжээндээ аваад байгаа. Бэлчээрийг сайжруулах хэд хэдэн аргууд байдаг. Хашаалт сайжруулж болно. Сэлгэж одоо бэлчээр нутгаа сэлгэж сайжруулж болно. Энийг бол нөгөө бэлчээрийн менежмент үе бэлчээрийн алтан гурвалжин гэж ярьдаг. Малчид бол тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байна. Тэгэхээр зэрэг энэ бүс нутагт байгаа ургамлуудыг би өнөөдөр энэ сардаа ашиглаад дараагийн сардаа эргэж эндээ юу гэдэг юм уу те ашиглая. Эсвэл би энэ нутгийг хашаалчий. Эсвэл би энэ нөмрөг таримл уу одоо тэг хашаалтын талбай дээр өөрсдөө үр нэмэрлэж цацаад тариалах. Одоо тэгснэрээ бол нөгөө байгалийн ургамлуудын төрөл зөвлөлийн өөрчлөлтөд чиний тарьсан ургамлууд нэмэгдээд ингээд бэлчээр сайжирч ирнэ гэсэн. Хит хитэн аргаар сайжруулах боломжтой байдаг. Тэгэхээр ер нь Монгол орны бэлчээр ер нь хэдэн оноос ингэж маш хурдтайгаар юм талхалт орсон. Өмнө нь бол бид нар угаасаа л мал аж ахуйн нүүдлийн соёл иргэншилтэй байсан хүмүүс. Тэгэхээр тухайд бол бас бэлчээр бага хэмжээнд ингэж талхалагддаг байсан юм уу? Яагаад ийм одоо хурдан хугацаанд ийм асуудал ботлоо явсан юм бол тийм. Яг малчууд бол бас бүр ингэж өөрсдөө ургамлаа тариалах хэмжээний бас мэдлэгтэй болоод явж байгаа гэхээр бас давталтай юм л та. Тэгэхээр энэ тоо толгой өссөнтэй холбоотой нь ойлгомжтой байгаа тийм. Ер нь хэдэн оноос ийм хүчин хүрсэн юм болоо. За ер нь бол экологийн шинжилгээ ухаан бол ер нь нэлээд бас олон жил болсон хөгшин шинжилгээ ухаан гэж үздэг шээ. Тэгэхээр зэрэг бол 1840-од оны үед бол 60-ад оны үед экологийн шинжилгээ ухаан үүсэж байгуулагдаж үүссэн гэж ярьдаг. За 1970-ад онд уу Монгол орнд экологийн тэнцвэрт байдал алдагдаагүй байхад Монгол орны бэлчээр мөн сайхан соргог бэлчээртэй тэгээд ард түмэн иргэд ярьдаг бидний өвдгөр татсан үстэй байсан гэж ярьдаг байлаа. Ийм соргог бэлчээртэй байсан. Тэгээд 70-аад оны үед бол зөвхөн мэрэгжлийн төвшөнд ер нь бол одоо ингэ бэлчээр дороотч магадгүй шүү гэсэн ийм зөвлөл хүмүүсийн дотор байсан. 1990-ад оноос эхлээд одоо энэ зах зээл чиглэлжээд бүх малыг малчтад өгөөд иргэн бүхэн одоо нөгөө өөрсдийн хувийн хвшлийн одоо малыг өсгөөд ирэхээр бэлчээр тодорхой хэмжээгээр дороотч эхэлсэн. Одоо бараг л дэгсдөхөө хэлэхэд одоо энэ уулын ам болгоныг хүмүүс авч эхэллээ шүү дээ. Нөгөө зах зээл жилжсэн хойш энэ зэрэгээр бид нар одоо 1990-ад оноос өмнө бол нийт газар нутгийг 10 төрлөөр ашигладаг байсан бол 90 оноос хойш Пүрүсрэн гэдэг судлаачийн судалгаагаар 140 гаруй төрлөөр ашигладаг болсон. Тэгэхээр маш олон төрлөөр ашигладаг болсон учраас тэрийг бол ганцхан бэлчээр гэхгүй бид нар одоо бэлчээр, уул, урхаа, газар тариалан өшөө өөрөө тийм бүхэл одоо ашиглах боломжтой тэр хэлбэрүүдээр ашиглаад ирэхээр зэрэг тодорхой хэмжээгээр дороотлууд бий болоод гэсэн. Тэр хэмжээгээр илэгдлүүд гараад гэсэн. Илэгдэл левдэрлийг бол дотор нь салхи усны илэгдэл левдэрлэгээ байгалийн хүчин зүйл аваад үзэж байгаа. Дороотл нь бол ер нь бидний хүчин зүйл нөлөө. Бид өөрсдөө зохисгүй үйл ажиллагаанасаа болоод нэг газар ухаал юм тарьснаа болоод яваад өгдөг. Нэг газар мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлжсэн энэ соргог бэлчээр нь байхгүй болчихлоо өөр газар очие гэд нүүдлээ явчихдаг. Өөрсдөө бид нар одоо сүүлийн үед малаа мориороо хариулахаа болж уламжлалт арга алдагдсан машинаар малаа хариулдаг болсон. Энийг дагалдаад нөгөө газар нутагчин дороотолд ороод байгаа байхгүй. Ингээ хүн харахад сайхан бэлчээртэй юм шиг харагдаад нөгөө дороотлыг илэрхийлэх журмууд нь зонглоод гараад ирсэн гэсэн. Тэгэхээр нөгөө дороотлыг илэрхийлэх журмал гэж байна шүү дээ. Жишээлбэл яг ямар журмлууд ах вэ? Тийм. Дороотлыг илэрхийлэх журмууд одоо бидний нөгөө өгшгүүн ийм бэлэгдэл, эдэл вайс үе, цагаан уул цэцэг. За тэгээд нөгөө янз бүрийн ганд бадраа, бууралганд бадраа гэдэг ингээд хүн харахад аюугаа цэцэгтэй ургамлууд байдаг. Тэр ургамлууд маань зонглоод ирдэг. Тэнгүүт хүн харахаараа зэрэг энэ гой цэцэгтэй юм байна л дороотцсон гэж үздэггүй. Тэгээд бол тэдэн зонглоод эсвэл хөл газрын ургамлууд зонглоод ирэхээр зэрэг дороотл илэрхийлэгчтэй гэж үздэг. Тэрнээс бол яг ингээд 100 цаг болоод дэлгэр цаг болоод хор бороо ороод ирэхээр тэр ургамлууд ногороод ирэхээр зэрэг хүн хараад байгаль дэлхийд дэлгэнэ сайхан болж илэгддэг. Тэрийг бол мэрэгжлийн түвшний хүмүүс бол энд бол дороотл илэрхийлэгдэж шүү. Юм болжээ гэж хэлдэг. Тэрнээс бол мэрэгжлийн бус хүмүүс бол сайхан ургамалтай байна л гэд бас явдаг л да. Тийм. За тэгэхээр за энэ эдгээр хүчин зүйлсээс болоод ер нь бол одоо бас гэж сүлжилт болж байна тий. Тэгэхээр бид нар нөгөө
яриалуудыг за ийм одоо хүчин зүйлсээс болоод цөлжилт явагдаад биш үү гэдэг. Гэтэл энэ цөлжилт явагдаад тэр одоо яг экосистемд ч юм уу тэр байгаль экологи тэр нь яг ямар процесс явагдаад байгаа юм. Бид нар яагаад тэрэнд маш чухал ач холбогдол өгöd байгаа юм бэ гэдэг бас одоо энд манай подкастыг бас анхлан шатны суралцагч нар бас сонсож байгаа учраас тэр нэг зүйлийг бас тодорхой ярил зүгээр юм уу гэж бодлоо. Тий. Хор уршин тий. Тэгээ одоо энэ цөлжилт, илэгдэл, эвдрэл, дороотл энэ бүх процесс чинь одоо бүх нийтийн экологийн боловсрол бас чухал нөлөөтэй байдаг. Бүх нийтийн экологийн боловсрол 1996 онд одоо бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр батлагдсан шүү дээ. Тэр цагаас хойш ер нь 8 настай болчраас 80 настай буурал бүгд л экологийн боловсролтой болж эхэлсэн. Гэхдээ манайхны нэг сул дутагдaltaй тал бол одоо би энэ гадааны цэцэг тарьчээ. Би энэ хашаандын сайхан экосистемийг бий болгочихъя гэд ингээд нөгөө уулнаасаа юмдаа авчраад эсвэл байгаль дээр ургаж байгаа ургамлынхаа нэг өөр боловсрох хугацааг гүйцэд мэдхгүйгээр ургамлуудаа авчраад нэг газараас нөгөө газар руу шилжүүлэх энэ процессыг болоод дээ. Тэгэхээр зэрэг нөгөө экосистемд байсан ургамал маань өөр орчинд ирэхээр зэрэг дасан цэцэг нутаг шиг асуудал гарч ирнэ. Тэр процессыг өөрсдөө бүрдүүлж чадахгүй байгаа учраас тэр ургамлыг одоо ховордолд өргөд ин гэсэн. Одоо Монгол орны 3124 зүйл 3 дээд ургамал байдаг гэж үздэг. Дээд ургамал. Энэ дээд ургамлуудаас одоо 350 гаруй зүйл ургамал нь ховор ургамлын жагсаалтанд орж байна. Тэгээ энэс өдөр өртсөн нэг ховор ургамлын тоо одоо нэмэгдэж байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ энэ нэмэгдээд байгаа, энэ устдад байгаа энэ хүчин зүйлд хийн нөлөөлөд байгаа хэрэг хүний зохисгүй үйл ажиллагаа нөлөөлөд байгаа. Хүн өөрөө л одоо тэр ургамлыг нэг газараас нөгөө газар руу авчиж тармилжуулж байна. Эсвэл үрийг авч байгаа ингээд ургамал ургалтын хугацаа болоогүй хахад авч байна. Тэгээ одоо сүүлийн үед бид нэр энэ богд уулаа бүр талхлаад дуслаа шүү дээ. Тэгээ энэ ч одоо бас л нөгөө эрүүл агаарт гарч ийн, эрүүл агаар ийм гэл ингээд идэг. Бид нар тэрийг яг зөөр зохистойгоор ашиглаад хамгаалаад явах юм бол байгалийн унган төрх алдагдахгүй. Хаа хамаагүй одоо энд нэг хэсэг хүмүүс явж байна. Би энэ нөгөө хэсгээр нь явъя гэхэд ингээд хаа хамаагүй яваад нөгөө байгалийнхаа унган төрхийг халдуулаад байгаа. Унган төрх алдагдсанараа тэнд байдаг эндемик ургамлууд устж өгөө болж байна гэсэн. Тэгээ эндемик ургамлууд устдаад өгөө болчихоор зэрэг төрөл зүйл нь ховордчихж байна. Байгалийн төрөл зүйл. Эндемик ургамал гэдэг нь тэр нутгийн унган ургамлууд гэсэн үг байхгүй. Тэр экосистем тохирсон. Одоо экосистем Монгол орны ургамал газар зүйн 16 тойрог байгаа. Тий. 3 бүслөөр байгаа. Экологийн 19 мөлөг байгаа. Энэ бүх шинжилгээ ухаанд өөрөө дотроо өөрийн ойлголттой. За тэр 16 тойрогт ургамлууд ургадах ургамлууд нь бол зарим тойрогт нургадаг, зарим тойрогт нь ургадаггүй. Ийм ургамлууд бид нар одоо ургамал болгоно л одоо яг бүх Монгол орны бүх нутаг дэвсгт ургадаг гэвэл бас өөр ойлголт гарч ирнэ. Энэ ургаж байгаа ургамлууд маань газар зүйн солилцлороо бас өөр байдаг учраас Монгол оронд ургаж байгаа ургамлуудын гадаад морфолог биологи шинжүүд нь өөр байдаг. Жишээлбэл Баруун аймагт ургаж байгаа бидний мэдих нөхөс сэргэлтэнд хэрэглэгддэг ургамлууд маань Баруун аймагтаа одоо жижигхэн давжаа ургадаг бол зүүн тишлэх тусмаа өргөн том болдог. Жишээ нь одоо бидний нөгөө эрхэг найгсан тал гээл сөрөн жуугай найрагдлаад байдаг. Тэрэн дээр одоо дорндод ургаж байгаа эрхний толгой бол маш сайхан том. Тэгэхээр зэрэг яаж юм тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт дулаарч ургамалд бас гадаад морфолог шинжнэрт өөрчлөлт оруулаад байна гэсэн ийм шинжлэхүүнүүд илэрхийлэгддэг. Түрүүн та хэллээш нөгөө нэг 300 гаруй ховор ургамал гэдэг. Тэгэхээр эдгээр ховор ургамлыг бид нар яаж хайрлан хамгаалж авч үлдэх хэрэгтэй гэдгийг. Тэгээд бас нөгөө нэг миний нэг сонсчснаар ургамлын нөгөө нэг бизнесүүд байгаад тий ургамлын тэгээд энэ ч нөгөө бас экспортын бүтээгдэхүүн болцсон байгаад. Тэгэхээр энэ дээр ер нь хууль тогтоол нь байд юм болов яг хяналт шаардлага тавьж чаддаг юм болов Монгол орны үед. Тэгээ 350 гаруй зүйл ургамал ховор ургамлын жагсаалтанд орсон байгаа. Тэгээ эдгээр ургамлууд нь бол манайхан өөрсдөө ургамлуудынхаа ургамал ургалтын хугацааг төдийлөн мэддэггүй. Одоо ургамлын ургах хэв шинж гэж өөр үүдэг. Жишээлбэл хаврын хэвт ургамал гэх юм бол бид нар нөгөө яргуу хавар цэцгэлээл тэгээд одоо 100 бол төдийлөн одоо яргууг бол би харагдахгүй тий ганц нэг гэн тэр дулаалтай холбоотой ганц нэг ургамлууд хожоо гарч ирэх. За тэгэхээр зэрэг хаврын хэвт ургамлууд гэж байх юм байна. Хавар зуны хэвт ургамлууд гэж байх юм байна. Зуны хэвт ургамлууд цэцгэлтэй хугацаагаар өөр үүдэг. Энэ үе шатуудад нь одоо өөрсдөө мэдлэгтэй байх юм бол энэ ургамлаа би хайрлан хамгаалах хэрэгтэй шүү гэж. За манай мэрэгжлийн ангийн хүүхдүүдэд байгаль орчны хяналт үнэлгээ, экологи байгаль хамгаалал, нөхөн сэргэлтийн ангийн хүүхдүүд бол ерөнхийдөө энэ ойлголтуудыг авчдаг. Тэгэхээр зэрэг ургамал ургалтын хугацаанд бол би энэ ургамлуудаа хайрлан хамгаалах юм байна. Тэгэх юм бол энэ ховрдлын зэрэгт оруулахгүйгээр бас хамгаалаад явах боломжтой байна гэд. Тэрүүн багш нь өөрийгөө хэлсэн ховор ургамал судлаач гэж. Тэгэхээр одоо бид нар ч юм бол ер нь ховор ургамлыг тармилжуулах нийт Хинтээ аймгийн Хэрлэн Баян улаанд 100 аймгийн 100 аймагт одоо 40 гаруй баг сум
сумын нутгуудаас 200 зүйл ургамлыг Хинтээ аймгийн Хэрлэн баян ууланд тармилжуулах судалгааны ажлыг 140 ургамлд нь одоо тармилж боломжтой байна гэдэг үнэлгээ өгсөн. Ингээд ховор ургамлын бүр плантац байгуулаад тэндээ одоо анхны Монголын одоо зүүн бүсийн цэцэрлэг төрөлн гэдэг юм өдөө орон нутагт байгуулж бий болгосон ийм одоо туршлагатай. Тэгээд энд бол бид нар нийт 200 зүйл ургамлаас бас одоо 20 зүйлийн ховор ургамл. Нэн ховор. 30 зүйлийн ховор ургамл. Тэгээ үлдсэн нь бол ашигт ургамлуудыг тармилжуулаад үнэлгээ өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг тэндээсээ бол бас тодорхой хэмжээний хүмүүст нөгөө мэдлэг олгох гарын авлагын номнууд ингээ гарцсан байдаг учраас энэ ургамлыг хараад энэ ч нөгөө хаврдлын зэрэгт орцсон ургамл ингээд цэцэг, үүр, навч төр бүх эргэтэн системээр номонд оруулаад өгсөн учраас хараад таних боломжтой. Тэгж бид нар өөрсдөө тухайн ургамлаас хайрлаж хамгаалах юм шүү дээ. За тэгэхээр ерөөдөө бол хоёулын сая ярьсан зүйлийг юм бацаа хэлэх юм бол за бидний нөгөө газрын доройтол гэдэг зүйлстэй байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйл гэдээ маш олон одоо дан ганц нөгөө одоо уул уурхаас ч болохгүй нэ тий. За тэгэхээр нөгөө та хэлж 2.4 градусаар дулаарсан байна. Тэгэхээр энэ цаг уурын нөхцөл байдал ч гэсэн бидний амьдарч байгаа энэ ургамал хөрс нөлөөлөд байна. Тэгээд энэ бүгдэд бид нар ядаж одоо энэ бидний амьдарч байгаа цаг үе чи өөрөө хүн болгон экологийн боловсралтай болсон байгаа. Тэгэхээр тухайн өөрөө амьдарч байгаа бүс нутгийнхаа одоо зөнхлөх ургамлыг мэддэг тий. Тэдгээр бас мэдлгүүдээ мэддэг байх юм бол бас тухайн тий байгалийн хамгаалах бас одоо хүчин зөв юу одоо хувь нэмрээ оруулж ин гэсэн үг юм шүү дээ тий. За тэгэхээр маш сонирхолтой одоо сэдвүүдийн талаар ярьж байна. Тэгээ та энд нөгөө бас олон их бүтээлүүдээ авчирсан биз дээ тий. Хоёлаа баах ургамал ярьсан юм чи энэ талаараа бас сонирхолтой л да. Ямар бүтээлүүд байна. За энэ жишээлбэл эм цэцэрлэгийн ургамал гэн тий. За бид бол ерөнхийдөө миний багш Монгол Улсын гавьяа тагном Алтан Жамдэрж гэж хүн бий. За нэг багш маань бол шинжилгээ ухааны доктор Санжаагийн Ганбаатар гэж багш маань байсан. Тэгээ би мундаг сайхан багш нарын одоо сургаж зөвснөөр өнөөдрийг хүртэл одоо бас хэд хэдэн бүтээлтэй болсон. Тэгээд аймгийн Хэрлэн баян ууланд бид нар нийт түрүүн хэлсэн 180 зүйл ургамал тармилжуулаад тэндээ тодорхой хэмжээний үнэлгээ өгсөн гэж. Хамгийн ихний ном бол Хэрлийн үдийн оролт тармилжуулсан Нэн ховор ашигт ургамал гэсэн ном байна. 2011 онд ийм том бүтээл ботволж гарсан. За энэ номоо бол бас хүмүүст үзүүлэх ярих дуртай байдаг. Энд ингээд эргүүлээл ингээд харахад бүхэл тэр газар нутгийн одоо тарих онцлог, тарах хац тэр төрөний ургамал газар зүйн тойрог аль бүсээс авсан бид нар аль бүсээс авсныгаа тодорхой бичсэн. Тэгэхээр зэрэг ер нь генопонд, генийн сан, интродукцид маш олон төрлийн ойлголтууд гарч ирнэ. Генопонд гэдэг маань нэг ургамлын үрнээс л эхэлнэ. Нэг ургамлын үрийг хадгалсан ч л одоо тэрийг цааш нь яаж эсийн төвшөнд үржүүлэх үү, хөвлийн төвшөнд үржүүлэх үү мэрэгжлийн төвшөнд л авчна. Мэрэгжлийн бус хүмүүс бол ургал эрхтнээр нь ядаж шилжүүлээд тэрийг өсгөөд нэг ургамлыг олон ургамал болох боломжтой байна гэдэг ойлголтуудыг энэ номнуудад оруулаад өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг би одоо ярих дуртай сэдэв маань өөрөө миний докторийн зэрэг хамгаалсан сэдэв маань ховор ургамал болох уулын сонгон, алтан сонгон гэдэг. Алтан сонгон мангар сонгоныг тармилжуулах ажлыг хийгээд сорт толтод нь судалгаа хийсэн. Тэгээд Эрдэнэ хөдөө харалт тармилжуулсан Хэрлэн баян гэдэг алтан сонгоны ховор ургамлын нэг сорт. Тэжээлээ одоо бидний өдөр тум ярьж байгаа нөхөн сэргэлд хэрэглэгддэг ургамлууд гэдээ яриаддаг. Нөхөн сэргэлдэнд хэрэглэгддэг тэжээлийн ургамлах Сибирь уулангийн Хэрлэн сорт. Нэн ховор ургамлын күзний совын горс, цагаан цэнд зэрэг ургамлуудын таримт хэлбэрийг батлуулсан юм сортын автор байгаа. Тэгэхээр зэрэг тэрийг сорт болтол нь ургуулна гэдэг бол одоо манай Монгол орны унган ургамлууд тэдгээрийг ургамал газар зүйн тойрогуудаас нь очиж авцраад тэгээд зохиомл орчин бий болгоод өөрсдөө тэр мэдээж өөр орчин сэрж байгаа эрсдэл суурамсалтай манай Монгол орны нөхцөлд ургадаг ургамлууд бол бодгалаар нь ургал эрхтээр нь авцраад шилжилээс суулгахад хөрсний одоо боловсролтын ажил чухал болно. Тэгэхээр зэрэг технологийн аргуудыг зөв шийдэж өгөх ёстой. Хөрс боловсруулах технологи ямар нөхцөлд ургаж ирснийг ямар нөхцөлд авчирч байгаа юм бэхээр зэрэг тэрний хөрсний ялцмагт үе давхрын зузаан тэр хөрсөнд хөдөлгөөнд чимтгийллийн элементүүд тэдгээр нь ямар байсан гэдгээс нь шалтгаалаад тэр орчныг бид бүрдүүлж өгөх ёстой. Тэрэндээ тохирсон услагааг тохируулж өгнө. Тэгээд одоо хүмүүс ингэж зүгээр л ингээд 8% гаруй усалчлаа. Тэр ургамлын биологи онцлог тохироод ургамал услаханых нормыг тохируулж өгдөг. Мөн одоо тухайн нутагт орж байгаа хурд тунцны хэмжээ ургамал ургалтын хугацаанд хичнээн миллиметр тунц унж байна. Тэр нь яг миний тэр ургамал ургуулах гээд байгаа тэр саруудад яг байна уу байхгүй юу? Хэрвээ тэр үед нь
хур бороо орохгүй л услаагаар шийдэж өгнө. Тэгэхээр зэрэг ингээд бүхэл тэр ургамал ургах тохиромжтой орчсон бүрдүүлж өгснөрөө бидний ховор ургамал ашигт ургамлуудыг тармилжуулах ажил хийгдээд байна гэсэн үг. Тэгээ Монгол орны хэмжээнд нийт бэлчээрийн 203 хэв шинж байдаг гэж хэлсэн. Тэгээ зонхлогч ургамлууд нь бол хялгантгаар болцсон гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр ургадаг ургамлуудыг бид нэр тармилжуулах ажлыг малаачхан эзэмшлийн хүрээлэн одоо Монгол Улсын толгой хүрээлэн байгаа. Энд бол мэрэгжлийн судлаач эрдэмтэд тармилжуулах судалгааны ажил хийгээд өнөөдрийн байдлаар үйт ургамлын 10 зүйл ургамал, борц ургамлын 5-6 зүйл ургамал нийт 10 хэдэн зүйл ургамлын сортыг бий болгоцсон. 1976 онд царгасны бургалтай сорт, 1996 онд дагвар үлэнгийн хөдөө арал сорт гэсэн хоёрхан сорт байдаг лээ. Үйт ургамлын нэг сорт, борц ургамлын нэг сорт. Бос нь бол Оросын холбооны улс болон урт төршөөс оруулж ирсэн сортуудыг нутагшуулах ажлыг хийдэг байсан. Манайхан бол бас харьцангуй энэ тармилжуулах, нутагшуулах ажлуудыг хийгээд ингээд 10 хэдэн сорттой болцсон. Энэ маань одоо энэ доройтсон, нэлэгдсэн газруудад нөхөн сэргэлтэнд ашиглах боломжтой. Яг энэ ургамлуудыг онцолж хийж байгаа гэхээр бид одоо цаг үеийн ижил нөхцөл таригдсан газруудаас олноос үйт борс ургамлууд авцаар тариадаг. Тэр маань хавар зарим сэргэн ургадаг. Тэгэхээр зэрэг энэ ургамлыг яг сэргэн ургахгүй байгаа гэхээр зэрэг нэгдүгээрт нь бол тариалт технологитой холбоотой байна. Хоёрдугаарт нь тэр ургамлынхаа нөгөө аж ахуйн хэрэгцээ шанар тэнд байгаа харь зүйлийн нэмэгдэл байна уу, өвчин хортон нэрвцэн үе байж юу, тухайн ургамлууд нь ямар гарал үүсэлттэй ургамл юм бэ? Манай оронд сэргэн ургах чадвартай юм уу? Энэ бүх нөхцөлийг харж үзчихээж нөхөн сэргэлт хийх боломж бүрддэг. Тэрийг манайхан одоо өнгөцгөн хараад одоо Оросоос орж ирсэн өр манад ургамж гэдэг юм уу. Тэгээ дараа жил нь сэргэн ургахгүй байвал хинт буруугаа өхөө. Тэгэхээр зэрэг бид нар тарих гэж байгаа ургамал нөхөн сэргээх гэж байгаа тэр орчноо бүрдүүлэхийн тулд ургамлынхаа гарал үүслийг сайн мэддэг байх хэрэгтэй. Манай сэргэн ургах боломжтой юм уу Монгол оронд? Тэгэхээр хоёулаа нөгөө нөхөн сэргэлт рүүгээ яалтчгүй яриа минь яваад орчлоо л тий. Тэгэхээр нөхөн сэргэлтийг саяны таны ярьснаар бол эдгээр ургамлуудаар нөхөн сэргээх маш чухал гэдгийг яг та маш сайн дэлгэрэнгүй ярьлаа. Тэгэхээр ер нь нөхөн сэргэлтийн ямар аргууд байдгийг бид нар ингээл нөхөн сэргэлэхээр зөвхөн уул уурхай тэгэл эсвэл нэг цүлжсэн тий атцсан газрыг нөхөн сэргэн гэдэг ойлголттой байгаад идэг. Тэгэхээр ер нь та яг нөхөн сэргэлтийн арга техникүүдийг их танилцуулаад одоо тэгээ дахиад өргөжлүүлээд урамлаа бас ярьлаа тий. За тийм нөхөн сэргэлтийн одоо ер нь бол гол арга нь бол техникийн нөхөн сэргэлт. Удирхан үйлдвэрлэл эрхэлсэн газарт бол техникийн нөхөн сэргэлт заашгүй хийх хэрэгтэй. Техникийн нөхөн сэргэлт хийсэн дараа биологийн нөхөн сэргэлтийг хийнэ. Ингэснээрээ техникийн нөхөн сэргэлт хийгээд биологийн нөхөн сэргэлт хийгдснээрээ одоо тэр тодорхой хэмжээнд тухайн нутагт ургамал ургаж тохиромжтой нөхцөл бүрднэ гэсэн үг. Ингэснээрээ энийг дагаад биологийн төрөлжүүл олширна. Тэгснээрээ тэр агаар орчин нөхөн сэргэн хамт байх нь тий усны усан орчин нөхөн сэргэн бүх орчингууд одоо байгалийн бүх компонентэд нөхөн сэргэх боломж бүрднэ гэж үзэж байгаа тий. Тэгэхээр за нөхөн сэргэлт гэдэг нь за бүр ингээд за байсан тэр хөрс тий өөрчлөгдөөд ямар нэгэн тэнд байсан амьдарч исэн одоо организмд нь алга болоод тий ургамал нь байхгүй болоод за эсвэл нөгөө талдаа бүр ингээд цүлжөөд бэлчээрийн талхалтанд ороод тий ингээд хатцсан газар гэж төсөөлье. Тэгэхээр та техникийн нөхөн сэргэлт гэдэг нь эхлээд яах ёстой гэсэн үг наривчлаа ярив. Техникийн нөхөн сэргэлт хийх нэг 4-5 үе шат байгаа. Тэгээ бид нар өөрсдөө нөгөө стандартууд Монгол Улсын стандартууд байгаа. Тэр стандартууд нийцсэн овоолгуудаараа буцаагаад дүүргэлтээ хийгээд тэгээд яг одоо нөхөн сэргээх нөгөө ухаан эцсэн газар зарчим буцаад орчны тэр овоолгуудад байгаа хөрсөөрөө буцаж дүүргэлтүүдээ хийгээд тэгээд ургамал ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Ингээд ургамал ургах тохиромжтой нөхцөл нь бүрдэхээр манайхыг зарим нэг уурхаан стандартын дагуу дүүргэлтүүдээ хийж чаддгүй. Ягаад тэгэхээр зэрэг 1-2 дугаар овоолго буюу тэр үржил шимтгүүрс шимрэх хөрснүүдээ дуур газараа болцоод тэгээд нөгөө чулуутай хөрс нь бас нэг өөр нэг давхаргаар байчаад ингээд түрээл хийчихэр зэрэг зарим тохиолдолд бол чулуу тэр бусад хүчин зүйлнүүд яг ургамал ургах таатай нөхцөл бүрдэхгүй. Тийм учраас ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд одоо сүүлийн үед хэвтэр гэж яриад байдаг болсон. Тэр орчныг бүрдүүлэхийн тулд бид тэр том чулуу, ургамлын үндэс, хог, колц бүх юмдыг одоо гар аргаар холдуулж цэвэрлээд тэр ургамалжуулах процесс хийгдэнэ. За тэгэхээр зэрэг бид нар ямар чиглэлээр нөхөн сэргэлт хийх гэж байгаа гэдэг чиглэлээ тогтно. За усан орчны нөхөн сэргэж байгаа юм уу? Агарын орчны нөхөн сэргэх гэж байгаа юм уу? Эсвэл бэлчээр сайжруулах гэж байгаа юм уу? Дараа нь энэ газар нутгийг би хүнсний ногоо тариалах тэр талбар бий болох гэж байгаа юм уу гэдгээс шалтгаалаад талбайн тэгшлэгэнд янз янз байна. Тэгээд нөгөө талбайнууд чинь налуугийн ялгаралтайгаар бас
дөрвөлтөд хийгдэнэ. За зарим налууны ялгарал нь бол 1 градусаас зарим нь 23 градус хүртэлж байх юм уу тий. Тэгэхээр зэрэг 23 градус хүртэл одоо дугуй трактор явах боломжтой тэр дөрвөлтөд хийхэд. Тэрнээс дээш одоо дөрвөлтөлт хийсэн тохиолдолд бид нар модлог ургамлаар нөхөс сэргэлт хийх. Тэгэхээр зэрэг ямар хэмжээний налуу үүсэж байгаа гэдгээс шалтгаалаад тэнд тарих ургамлын төрөл зүйл бас өөрчлөгдөж байна гэсэн. Бүгдээр нь тий олон нас сургуультай өмнөх шигээ болох албагүй гэсэн үг үү тий. Одоо ерөөсөө яг байгалийн унган төрхөнд нь яг хуучин байдлаар нь авчиж чадахгүй шүү дээ. Тэрэнд дүүцүүлж очино гэсэн үг байхгүй. Ер нь төхүүлээд одоо заавал энд одоо ийм ургамлууд байсан гэдэг техник эдийн засгийн үндэслэл анхлаад тэр уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн газрууд гаргацсан байгаа. Тэгэхээр зэрэг тэнд одоо энд ийм ургамлтай байсан юм байна. Одоо энэ уул уурхайн үйлдвэрлэл эрхлээ бид нар ашиглалтын аваад ашигласны дараа буцаагаад энэ техникийн нөхцөлөлт хийгдээд тэр газрын хөрсний суулт өгөөд одоо энд ургамлжуулах боломж бүрдлээ гэсэн тохиолдолд ургамлаад ярих нь шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний үе шаттай хугацаатай явагдана гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө техникийн нөхцөлөлт хийгдэл маргааш нь одоо ургамал тарчдаг юм шиг хүмүүс ойлгодог. Хэрвээ тэгэх юм бол тэр хөрсний суулт бас гүйч таашаа сууж өгөхгүй. Ойролцоогоор ер нь нэг уул уурхайн нөхцөлөлт хийлгээд хэр хугацаанд ер нь хугацаа зарцуулдаг вэ? Тэр ер нь бол яг тэд идгсэн тоо бол байхгүй. Техникийн нөхцөлөлт хийгээд дор хаяж 1-2 жил бол хөрсний суулт өгөөд хэлбэржилт үүсээд тэнд бол нөгөө гадны хүчин зүйлийн нөлөө хур бороо болон бусад хүчин зүйлийн нөлөө хөрс маань ингээд бас гулсалт суулт өгөөд явах нь шүү дээ. Энэ процесс одоо тогтворчсны дараа ургамлжуулах ажил эхэлнэ. Энэ чиглэлээр одоо бид магистр доктор бакалаврын судалгааны ажлуудыг удирдаад чиглэлдээ явж байна да. Одоо бидний хамтарч ажилладаг Багнуурын урхаа дээр яг энэ докторжилтын судалгааны ажлаар нэг докторантын ажил маань явагдаж байгаа. Тэгэхээр зэрэг манай унан урхаа болох Багнуурын урхаа, нүүрсний урхаа маань 1990 оноос хойш нөхөн сэргэлт биологи нөхөн сэргэлт хийгдсэн. Тэгээд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн түүхэнд биологи нөхөн сэргэлт хийгдээд тэгээд он ондоод тухайн байгууллагын байгаль орчны хэлцээх нь бол ямар ургамал тариалах вэ гэдгийг өөрсдөө шийдээд ингээд харимжлал явуулсан. Ихэнх үедээ одоо манайхан ч ерөнхийдөө бүгд нөхөн сэргэлтийн чиглэлээр ойлголт дутмаг байх үед ургамалжуулж бий болно гэд нэг нас ургамал тэгээд тариал ногоон болчдаг хүлээгээд авчдаг гэсэн. Одоо бол харьцангуй бас хариуцлага өндөржөөд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нас ургамлыг тариалаад яг дараагийн юунда тэр аж ахуйн нэгж сум орноттой хүлээлгэж өгтөө энэ жил тарьсан бол дараа жил нь хавар сэргэн ургалтын дараа хүлээлгэж өгдөг болсон. Тэгэхээр зэрэг яг тэр энэ ургамал тариад чинээ тарьсан ургамал хэрвээ 30% төрсэн байх юм бол дахин нөхөн сэргэх шаардлагатай гэж үздэг. 60% төрсэн байгаа тохиолдолд бол за энэ орон нутаг хүлээж авах болсон юм байна. Ингээ мониторинг хийгээд байгалийн унган ургамлуудаас нь ороод ирсэн байна. Таримжуулсан ургамал нь ороод ирсэн байна. Ийм тохиолдолд бол одоо нөхөн сэргэлт хийлгүүгээр өөрөө төлжиж урах боломжтой байна гэж хүлээгээд авдаг гэсэн. Тэгэхээр зэрэг бас нийгмийн хариуцлагын хүрээ бол өндөржөөд бас тодорхой хэмжээгээр нөхөн сэргэлт нөлөөлөд байгаа. Тэгэхээр одоо Монгол орнд яг нийт хичнээн уул уурхай компаниуд байдаг. Тэгээд ер нь бүгдээрээ нөхөн сэргэлтээ халтаа төвшин хийдэг үү тий? За одоо 4000 орчим уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгжүүд байгаа. Тэр бол бүгд нөхөн сэргэлт хийсэн гэж 100% хийсэн гэж үзэхгүй. Сүүлийн жилүүдэд одоо ер нь нөхөн сэргэлтийн ажлууд эрчимжиж эхэлж байгаа. Тэгээд одоо сая энэ намраас эхлээд ерөнхийлөгч тэр бомодны тухай бас тийм зайлаг гаргачлаа шүү дээ. Тэгээд энэтэй уялдуулаад одоо бүр энэ нөхөн сэргэлтийн ажил маань илүү эрчимжинэ гэд бас их таатай мэдээлэл байна гэж бодоод одоо мэдний тэр 60 орчим хувийн ажлын байран дээр ажиллаж байгаа мэргэжилтүүд маань илүү 100% хүртэл одоо ажлын байр хангах юм байна гэсэн ийм сайхан сэтгэлдээ энэ уриалгыг хүлээж авч байгаа. Тэгэхээр зэрэг иргэн бүхэн өөртөө модоо тарина гэдэг. Тэгэхээр тухайн орон нутагт байдаг заавал мод гэхгүй мод сөг өвслөг ургамлуудыг таримлжуулж тэр нөхөн сэргэлтийн ажлыг хийх юм байна гэд. Тэгэхээр зэрэг ер нь бол яг мод тарихныхэр зэрэг нэлийн их өртөг зарцуулдаг. За мэдээж олон жилийн хугацаа шаардна. Тэгэхээр зэрэг бид нар модоо тарихтаа ногоон мөчрөөр тарих юм уу, хідэн настай суулгах цаа тарих юм, ойн зурус болгох юм уу гэдэг ингээд олон аргуудаа тарина. Олон нас сургамал маань болохоор зэрэг эхний жил тарилаа. Буурс сургамлахаар зэрэг салаалтынхаа шатанд үед урамлахлаар зэрэг буталтынхаа шатанд өвлийн тайван байдал жилжээд дараа жил нь тарилт их шаардлагагүй. Өөрөөр сэргэн ургаал тэгэл дор хаяж 4-5 жил ашиглалтын жил байдаг. Тэгэхээр зэрэг энэ ашиглалтын жилийг яг л тэр нөгөө аж ахуйн хэрэгцээ чанартай тэр зөв өөрөөрөө тарьцсан байж чадах юм бол олон нас сургуулийн ач холбогдол энд оршиж байгаа. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Тий.
та дөрөв хэлээр 4,000 гаруй компани байдаг гэдэг. Ер нь эдгээр нэг уул уурхайн чиглэлээр явуулж байгаа энэ компаниуд нь мэдээж одоо нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай тийм одоо юу байгалах тий заалтууд. Тэгэхээр тэн дээр одоо жишээлбэл одоо ямар хяналт шаардлага тавьдаг юм бол магадгүй нөгөө яг зарим нэг зүгээр тийм албан бус мэдээлэл сонсоход нөгөө мэрэгжлийн бос хүмүүс хөвчлэн байгаад идэг ч юм уу тий тоолууд байдаг гэж би сонсч ирсэн. Тэн дээр ер нь манай таны нөгөө шавнар бас энэ тийм хэлээд байдаг тий. За энэ 4,000 орчим одоо уул уурхай нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? Бид нар байгаль орчны одоо хамгаалагч ч юм уу тий мэрэгчлээ хүний хувьд бид нар одоо өөрөг хариуцлага хүлээлгэж чадах уу гэсэн тий. Одоо энэ тэр уурхайнд нийгмийн хариуцлагын хүрээ гэж байгаа. Тэгэхээр зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд заавал нөхөн сэргээлт хийх шаардлагатай л гэж үзээд байгаа. Тэгээ сүүлийн жилүүд бол нөхөн сэргээлтэн дээр бол тодорхой хэмжээний бас мөнгө санхүүжилт зарцуулдаг. Тэгээ тодорхой хэмжээний нөгөө хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлт хийх хэрэгтэй болцсон юм байна гэдэг ойлголтуудыг авсан учраас одоо манай хөдөө аж ахуйн сургууль агроэкологийн сургуулийн төгсөгч агрономууд мөн нөхөн сэргээлтийн мэрэгжилтнүүд тэр байтугай байгаль орчны хяналт үнэлгээ экологи байгаль хамгааллын мэрэгжилтнүүд хүртэл энэ местнэр ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг альва ургамлыг тарихаас ахуулаад хураалт хүртэл ямар одоо техник технологи ямар агротехникийн дагуу хийдэг юм бэ гэдэг үндсэн ойлголтыг энэ сургуулийнхаа төвшөнд одоо мэрэгжилтнүүдэд өгч байгаа учраас тодорхой хэмжээгээр ямар тариад тэнд ургуулад явж байгаа. Тийм учраас ерөнхийдөө илүү нөхөн сэргээлт хийх ажил идэвхжиж чанарчж байгаа. Хамгийн сүүлд нь бол мониторинг хийж хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр тухайн орон нутагт мониторинг хийгээл танах нөхөн сэргээлт хийх шаардлагатай нийгмийн хариуцлагынхаа хүрээнд танах ийм мэрэгчлэлтэн авах ёстой. Заавал байгаль орчны мэрэгчлэлтэн, заавал нөхөн сэргээлтийн мэрэгчлэлтэн, заавал агрономтой байх ёстой. Тэгжээж энэ нөхөн сэргээлтийн ажил хийгдэн дээ. Уул уурхайн нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудад бас бид нар хариуцлага тооцох бас аргууд байгаа. Тэгээд би бас ингэ сонсч ирсэн л нөгөө уурхай маань үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө тодорхой хэмжээний нэг байгаль орчны нөхөн сэргээлтэнд зарцуулна гэдэг юм одоо төсөв гаргадаг гэдэг хэлсэн. Тэгээ тэр төсөв нь одоо яг ямар зарцуулалттай байдаг юм бол та тэр талаар мэдэж байна тий. За ер нь бол уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа газрууд бол заавал техник эдийн засгийн үндэслэл үе тэзүү гэдгийг батлуулдаг. За энэ бол хэдэн жилийн өмнө батлуулчихж байгаа учраас одоо энэ сүүлийн жилүүдийнхээ яг эдийн засгийн энэ доройтс нөхцөд бол тэр байгаль орчин нөхөн сэргээлтэндээ зарцуулах хэмжээнд бол хурж очиж чадахгүй байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө мэрэгжлийн хүмүүс дутмаг ийм уурхай аж ахуйн нэгжүүдэд нөгөө нөхөн сэргээлтээ хийх гээд аж ахуйн нэгжүүдийг одоо оруулаад хийлгэхээр тодорхой хэмжээний мөнгө санхүүжилт шаардлагатай болдог. Тэгэхээр зэрэг нөгөө мөнгө санхүүжилт нь өөр юм зарцуулагдсан байгаа учраас яг нөхөн сэргээлтэндээ төдийлөн зарцуулагдаж чаддгүй. Тэгэхээр нэг жижигхэн хэсэгхэн газрыг нөхөн сэргээж гин гэж хийгээд тэгээд за манайх одоо нөхөн сэргээлтээ хийгээд явж байна нийгмийн хариуцлагын хүрээнд гэд маш бага хэмжээний одоо далаад тусал нэмэрэгчээр эхлээл явж байгаа. Тэгээ ер нь бол энэ бол цаашаа дэмжигдээд явах байх. Ер нь бол нөхөн сэргээлт хийгдэхгүй баш цөөхөн хувь нь хийгдэж байгаа учраас энэ дээр бол бас төр засаг бусад холбогдох байгууллагын хүмүүс бол тодорхой хэмжээний арга хэмжээ авч явуулах байх гэж бодож байгаа. Мэдээж одоо энэ эдийн засаг хүндрсэн энэ нөхцөлд бол хүмүүс шууд одоо би иргэн хүнийхээ хувьд нөхөн сэргээлт хийгээд өгөө гэж бодсон боловч тэнд орох хэвээр өөр тэр техник тэр тэгшилгээ тэр бүх процессд бол орох шаардлагатай мөнгөд нь тухайн уул уурхайн эрхэлж байгаа үйл ажиллагаанд бол өөр зүйлдээ зарцуулагддаг юм чухам яадаг юм гэдэггүй. Нөхөн сэргээлтэндээ маш бага хувь нэрдэг. Тэгээ одоо бид бол хэд хэдэн байгууллагуудтай манай хөдөө аж ахуйн сургууль гэрээтэй ажилдаг. Жишээлбэл өөр хангай за тэгээ баг нуурын уурхай энэ байгууллагуудтай ингээд нөхөн сэргээлтийн чиглэлээр одоо гэрээтэй байгууллагын хувьд санал солилцоо сууж хатад яг нөхөн сэргээлтэндээ бол тичнээн төрөний яг гаад орох хүрээ норм юм байна шүү. Энэ нормоор ингээд хийя гэхээр багшаа хүндрэлтэй юм байдаг. Яг энийг ингээд 100% аваад хийчихээ зэрэг одоо өөр мөнгө авах зардал нь хүрэхгүй байна гэд ингэдэг. Тэгэхээр зэрэг бол яг л ер нь зарцуулагдах ёстой юмнууд нь зарцуулах чиглэл рүүгээ орох ёстой болох байхаа тэрэндээ зориулж нөхөн сэргээлтийг хийдэг болоосой л гэж хүсэж байгаа. Тэгээд одоо бодвол энэ төр засгаас энэ бодлогыг хэрэгжүүлээд нөхөн сэргээлтэнд илүү төлөвлөгөө анхаарах юм бол бидний энэ өнөөдрийн хөндөд байгаа, илэгдээд байгаа, дороотод байгаа орчныг сайжруулах нөхцөл илүү их сайн бүрдэж өгнө л гэж бодож байгаа. Би бас нэг сонирхолтой санагдаж байна л да. За би өөрөө ингэж байгаль хамгаалагч мэргэжлэр ингэж сурж байгаа, удахгүй төгсөж байгаа тий. Тэгэхэд яг одоо хувь хүнийхээ хувьд ч юм уу одоо мэргэжлийн одоо бас нэг тийм мэргэжлэн гэдэг утгаараа ч юм уу за энэ
тухайн одоо миний амьдарч байгаа оршин сууж байгаа нутагт ч юм уу те ямар нэгэн үйлдвэрлэлч байна уу. За ямар нэгэн үйл ажиллагааны зорилтоор нэг одоо байгалийн дөрөлтөлд орчлоо гэж бодоход би яг тэрэн санаа зовоод те яг одоо хаана хандаж тэрний араас хөөцөлдөж явбал надад яг үр дүн нь ямар ахна хамаагүй л дээ зүгээр яг тиймэрхүү сэтгэлтэй залуучууд оюутнууд ч юм уу те одоо магадгүй хувь хүн ч гэсэн байдаг багт. Тэгэхээр хамгийн эхлээд ер нь за энэ газар дөрөлтчлоо те энэ газар ямар компани үйл ажиллагаа явуулсныг олж мэдлэхэд ямар нэгжүүдэд хандаж би араас нь хөөцөлдөх гэж ер нь тий үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчин хариуцсан мэрэгчлэлтэн хилтэс гэж байгаа. Тэр байгууллагуудтайгаа хамтарч ярилцсан мөн тухайн сум аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа сумын засаг даргатай хамтарч ярина. Тэгэхээр зэрэг сумын тэр иргэдийн төлөөлөгчдийн газарт байгаа байгаль орчны хариуцсан мэрэгчлэлтэнтэй ярихаар зэрэг мэдээж байгаль орчны мэрэгчлэлтэн маань засаг даргатайгаа ярилцсан. Тэгэхээр яг энэ дэр мэрэгжлийн хүмүүс санал солилцож л байдаг л да. Одоо манайд одоо энэ дүүцүүлэн хамгаалал гэдэг ингээд уулуурхайн үйлдвэрлэл эрхэлсэн газрууд яригддаг боллоо. Тэгээ энэ дээр яг дүүцүүлэн хамгааллынхаа чиглэлээр тэр байгалийн унган төрхөнд нэргүүлж тэр ашигласан газараа авчиж гэнэ үү гэд очихоор зэрэг яг тэр сэтгэл төрөлтөй байгалийн унган төрхөндөө очиж чадахгүй байна. Тэгээд тэгэхээр зэрэг тэр орон нутагт дүүцүүлэн хамгааллаар одоо нэг өөр одоо спорт цогцлогч юм уу юм бариад өгвөл одоо манай сум орон нутагт дүүцүүлэн хамгааллын чиглэлээр юм хийчихлээ ч гэдэг юм тий. Тэгэхээр зэрэг яг л байгаль орчиндөө чиглэсэн л үйл ажиллагаа хийхгүй бол дүүцүүлэн хамгааллаар тухайн орон нутагт юм хийгээд байна гэх юм бол бас л нэг өрөөсгөл талал болох гээд байгаа. Тэгэхээр зэрэг мэржлийн хүний зүгээс харахад бол яг нөхөн сэргээлттэй яг үйл ажиллагаагаа явуулаад байгаль орчноо сэргээгээд авах юм бол энэ бол таатай орчин бий болоод бид амьдрах орчин тохиромжтой болно л гэж үзсэн. Тэгэхээр ялангуяа энэ байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг энэ мэрэгчлэлтэнгүүд бол маш чухал одоо мэрэгчлэлтэнгүүд болж байна. Тэгэхээр хоёлаа манай сургуульчин мэрэгчлэлтэнг бэлддэг. Тэгээ ер нь хэдэн оноос бас дээр мэрэгчлэлтэнг бэлдэж эхлэв. Одоо хичнээн төгсөвчтэй байна тий. Тэр талаар бас ярил. За ер нь бол байгаль орчны мэрэгчлэлтэн гэдэг маань хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгчлэлтнүүд гэсэн үг тий. Тэгэхээр манай агрологийн сургууль маань яг өөрөө агрономч бэлтгэж ирсэн түүхэн юу хугацаа нь бол 60 жилийн түүхтэй гэдэг. Тэгэхээр зэрэг агрономч маань өөрөө тэр доройтсон идэгдсэн газарт бол юм тариулж нөхөн сэргээлт хийх хэрэгтэй байна гэж. Байгаль орчны мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа чиглэл бол 1999 оноос хойш гэж төвн хэлсэн. Тэгээд экологи технологи хөгжлийн сургууль байхад 3 мэрэгчээр мэрэгчлэлтэн бэлтгэдэг байсан бол одоо агрологийн сургуульд ороод экологийн техник маань 5 мэрэгчлэр байгаль орчны чиглэлийн одоо мэрэгчлэлтнүүдийг бэлтгэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дотор нөхөн сэргээлтийн мэрэгчлэлтэн бол нэг 160 орчим мэрэгчлэлтэн бэлтгээд одоо уурхай томоохон уурхай одоо заамрын монполимет оюутлогой тий өшөөр гадаадын хөрөнгө оруулалттай том уурхайн дотоос мэрэгчлэлтнүүд мань ажиллаж байгаа. Тэр бол энэ таатай мэдээлэл гэж үзэж байгаа тий. За миний зүгээс бол оюутлогой тэр байгалийн урлагийн хөгжлийн газар өөрөө уран таримжуулах судалгааны ажлын үн давхар зөвлөхөөр нь явж байгаа. Тэгээ энэ бол том уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа том аж ахуйн нэгжүүд бол бас нийгмийн харилцагын хүрээнд үүргээ биелүүлээ явж байгаа. Бас бүгдийг бол харуулж болохгүй. Тэгэхээр зэрэг оюутлогын уурхай бол бас бид жилдээ 100 мянган сулгац урамлуудыг бэлдэж гаргаж байна. Энэ бол биднээс бол гарч байгаа мөнгө биш. Тэгэхээр зэрэг бол тэр уурхай бол нийгмийн харилцагыг ухамсарлцсан байна. Тэгэхээр тэрнтэй адилхан бусад уурхай аж ахуйн нэгжүүд бас нийгмийн харилцагын хүрээнд өөрсдөө ухамсарлаад манай аж ахуйн нэгж одоо ийм нөхөн сэргээлтэнд ичнээн төгрөг зарцуулна гэдгийг л ухамсарлах ёстой. Бас харьцангуй гайгүй болж байгаа энэ тэр бомуудтай холбоотой аймаг сум дүүрэг нэгжүүд бүгд төчнээн сая мод тарина гэдэг ингээд Эрдэнэс таван талгай оюу толгой Эрдэнэт гэдэг ингээд байгууллагууд амлалт авж байгаа нь бол бас энэ орчин нөхцөл сайжрах таатай нөхцөл бүрднэ л гэж бодож байгаа. За тэгэхээр нөхөн сэргээлт гэдэг ойлголт маань бас бидний бодож ирсэн шиг те зүгээр нэг газрынхаа хөрсийг жоохон тийм янзлал нэг урамл тарьдаг зүйл биш байна. Энэ маань өөрөө хоёр үе шаттай те техникийн нөхөн сэргээлт хийгээ тэрмэгээ тодорхой үе шатанд хараад те тэгээд биологийн ямар одоо урамл таримжилуулах уу гэдэг бас эн чинь тодорхой хугацааны дараа явдаг зүйл байх нэ гэдгийг бид нар бас саяны багшийн ярианаас ойлгож авсан байх гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа сая уулуурхайн нөхөн сэргээлтийн талаар нэлээдгүй ярьлаа те. Тэгвэл ер нь одоо бусад нөхөн сэргээлт ялангуяа зүлжсэн газрыг ч юм уу те нөхөн сэргээлт сэргээхэд ер нь ямар урамлуудыг одоо илүү таримжилуулах уу ашиглах уу?
За ер нь бол бид өнөөдрийн сэдэв маань дандаа л нөхөн сэргээлтийн талаар гэж яриад байгаа. Тэгэхээр зэрэг уулуурхаан үйлдвэрлэл эрхэлсэн газрууд бол мэдээж техникийн нөхөн сэргээлт хийх гээд ухаан ичсэн байгаа. Ашигтамтамд аваад ухаан ичсэн газарт бол бид олноос ургамал тариалах юм байна. Сөглөг, модлог ургамал тариалах юм байна гэдээ ойлголт авцсан. Тэгвэл нөгөө ер нь цөлжилт гэдэг маань тэр ургамалын нөмрөггүй болоод байгаа хэсгийг цөлжилт гэдэг байгаа шүү. Тэгэхээр зэрэг тухайн бүс нутагт тухайн экосистемд ургадаг ургамлуудаар байгалийнхын ургамлуудыг таримлж болох боломжтой. Ер нь бол үр нэмэрлэж тариалах боломжтой. Мөн хашаалж одоо байгалийн унган төрхийг сайжруулах боломжтой. Тэгэхээр зэрэг хүн болгон одоо тэр орчныг хашаалаад хүн болгон тэнд одоо юу хийгээд ингэж байхгүй. Тэгэхээр зэрэг байгалийн унган төрхөөр нэм эсвэл нөмрөг таримл тариалах. Тэгэхээр зэрэг нэг нас ургамал, олон нас ургамал хоёрыг хооронд нь холио тарих боломж бүрддэг. Тэгэхээр зэрэг нэг нас ургамал, олон нас ургамал хоёрыг хооронд нь тарихаар олон нас ургамалдаа нэг нас ургамал маань нөмрөг болж ийн гэсэн үг байхгүй юу? Нэг нас ургамал маань хавар тарилаа, намар одоо хаагдраад тэр ургамал өрөө өгөөд тэр ургамлын ургалтын хугацаа дуусчихна гэсэн үг. Тэгэнгүүт олон нас ургамал маань тэр хөрсөн дээр үлдчихэж гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр нөгөө байгалийн хүчин зүйл нарны хит ягаан туяаны туслаас одоо нэг нас ургамал маань олон нас ургамлаа хамгаалчихж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг олон нас ургамал нь өөрөө аяндаа бутлаад салаалаад одоо дараа жил нь сэргэн урах үндсэн нөхцөл бүрдэж байна. Таатай нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Тэгэхээр яг нь ер нь бол бид юунд зориод юм тарих гээд байгаа юм бэ? Би энэ орчныг сайжруулснараа энд одоо үрийг үржүүлье. Энэ талбай дээр олон нас ургамлын үрийг үржүүлдэг болъё. Би энэ ургамлыг энэ талбайг одоо нөхөн сэргээлтэнд сайжруулснараа би энд ерөөсөө тижэл одоо сүүлд ногоон маасанд авъя гэд ингээд тарих арга чиглэл нь өөр байдаг л да. Тэрнээсээ шалтгаалаад гаа дарах үрийн норм нь өөр байдаг. Жишээлбэл одоо би хатлан бэлчээр болгоод авчиа гэх юм бол тэр ногоон маас авах гэж байгаа учраас мөр ургамлын хоорондох зай болон мөр хоорондох зай ойрхон байдаг. Тэгэхээр зэрэг тэнд орж байгаа үрийн норм их байна. Жишээлбэл одоо олон нас ургамал болох дагаврын үүлэнг, Сибирь үүлэнгийн бол хэрвээ одоо ногоон тижэл тариалж байгаа тохиолдолд бид нар бол гад 20-22 кг мөр орно. Би үр үржүүлэх гэж байгаа. Дараа жилд дахиад эндээс үр аваад өөр газар дээр үрээ нийлүүлдэг болёо гэж тариалж байгаа тохиолдолд бол ер нь бидний энэ судлаачдын судалгааны үр дүнд гарсан яг одоо зөвлөснөр бол 45 хүрч 10 см-ийн тэжээдэн талбай буюу ургамал хоорондох зай нь 10 см, мөр хоорондох зай нь 45 см зайтай тариалахад одоо тэнд гаад арах үрийн норм нь бол 5-аас 10 кг гэдэг багас авчдаг. Тэгэхээр зэрэг 10 кг мөр тарьчлаа. Ингэсэн тохиолдолд бол би нэг 20 кг-с ялгаатай байна да. Тэгэхээр зэрэг 10 кг мөр тариад тэр талбайгаа би өөрөө хог ургамлаас нь яаж хамгаалах вэ? Тэр гадны хүчин зүйлийн нөлөөнд оруулахгүй байх. Тэр арга технологиудыг хэрэглээд явхад эндээс үр авах тохиромжтой бүрдүүлж гин гэсэн. Одоо ингэж л багш. Би сайн мэдгүй байна л да. За ингэж цөлжсөн газар байна тий. Бүр ингэж ямар ч ургамлгүй болцсон. Тэгээ тэр чинь бас ингэж одоо хөрс гэхэд одоо бас ямар нэгэн тэр хөрсөнд ашигтай ялцмаг байхгүй учраас ургамал урахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр газрыг тодорхой хэмжээнд хашаална гэж байна. Хашаална гэдэг нь маш их том одоо газар нутагтай байлаа гэхэд бүгдийг бид нар нэг дор нөхөн сэргээх боломжгүй байлгүй дээ тий. Ямар хэмжээнд бид нар нөхөн сэргээлтийн одоо хэмжээгээ хэмжих үү? Дээрээс нь цаг үеийн хувьд одоо яг ямар үйлдвэрлэлийн хэдэн сарын тий тэр ажилдаа эхлэх үү гэдэг бэлтгэл ажлаас ингэж жоохон за тийм. Ер нь бол нэг хэсэг бид нар малыг малчтад өгснөөр бэлчээр маш их дорот байсан. Одоо ингэж бид нар ерөөс өнгөцгөн энэхэн Улаанбаатар хотод орчмоо тойроод ерөөсөө бэлчээрнүүд доротод байна гэдээ яриад байсан чинь одоо бүр алслагдаад ар хангаа тэгээ цаашлал бусад аймагуд руу ингэж тэлээд явцсан. Тэгээ ингээ малчд бол тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Ерөөсөө би энэ бэлчээрнүүдгээ хашаалах хэрэгтэй байна. Тэгэхгүй л яг нөгөө өвлжин дээр очиод зуны дэлгэр цагт өвлжин дээр очиход зэрэг тэнд нэг хөл газрын ургамал дургацсан мэт. Тэгэхээр зэрэг зүгээр хашаалчих юм бол тэнд байгалийн унган ургамлууд нь өөрөө ургаад араад ирнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид нэр хөрсний үржил шим ялцмагт үеийн давхаргын зузаан ямар байна гэдэг бас хөрсөө шинжилж үзэх хэрэгтэй. Тэгээд хөдөлгөөнд шим тэжээлийн элементүүд гэдэг агрохимийн үзүүлэлтийг үзэх хэрэгтэй. Тэгснээрээ тэнд байгаа ургамлууд нь ямар ургамлууд энд урах боломжтой юм байна гэдэг тодорхойлж гарах нь. Тэгээд тэнд ургамал тариалах чиглэлүүдэд тогтцоход бид нар одоо бууцсан бордоо, органик бордоо тэр хөрсийг бас сайжруулах зөвхөн ургамлаар одоо сайжруулж гэж болохгүй нэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бордоо бас хөрснийхөө тэр ургамал урах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгнө гэсэн үг. За тэгээд ер нь бол ургамал ургуулах, тариалах нөхцөл чинь хавар л эхлэв шүү дээ, тий. Тэгэл хавар яг ургамал хавар сэргэн ургах тэр нөхцлөөс эхлээл бүх ажлууд эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө
хүмүүс ч одоо бэлчээрийг нөгөө малчтад өгсөн учраас тодорхой хэмжээгээр хувьцаат авсан учраас хүмүүс ерөнхийдөө талбайгаа ахиулаад одоо юу хашаалаад идэг болцол доо. Бас тэгэхээр зэрэг хүмүүсийн өөрсдийн хувийн хариуцлага өндөрсөд тэр мал оруулахгүй хашаага хашаалаад тэгээ ямар хашаа хийхээсээ бас шалтгаална. За өнөөдөр нөгөө 2 идэхгүй хоос хонохгүй гэд нэг хямдхан хашаа хийчих юм бол мал ороод идчихнэ. Мал бол ерөөсөө яг хаана ямар соргог бэлчээр байна, хаана ямар сайхан ногоон тижэлэн тэрлүү ордог. Тэгэхээр зэрэг тэрийг болоо яг чанартай сайхан хашаагаар хашаалаад авах юм бол тэндээ тэр өвлийнхөө одоо малынхаа тижэлийг өөртөө бий болгоод авчинаа л гэсэн үг. Нэг улирлын турш гэсэн үг хашаалах нь. Ер нь 4 улирлын системтэй шүү дээ манайх чинь. Тэгэхээр зэрэг бид нар одоо яг бэлчээр энэ бол бэлчээр тариалах эдгээр чи ялгаатай ойлголтууд. Бэлчээрээ сайжруулах гэх юм бол бид 4 улирлын системээрээ отрын бэлчээр нутаг, зуны бэлчээр нутаг, хаврын бэлчээр нутаг ээлжлээд тэгээд амраагаад сараар нь улирлаар нь сайжруулахаар. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө түрүүнд бид ярьжсэн ургамлын амьдралын хэв хэлбэр өөр идэг, сэргэн урах чадрууд нь өөр идэг. Зарим ургамлууд нь 7 сар цэцгэлж явах, зарим 8 сар цэцгэлдэг учраас тэр ургамлын урах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх учраас сараар нь ээлжлээд ташаалчж болно. Амраачж болно. Тэндээ малаа оруулахгүй гэх тээ. Тэгэхээр зэрэг тэнд ургамлын төрөлжил очроод ирнэ гэсэн. Одоо миний жоохон байх үе гэх юм бол арга 30 жилийн өмнө ч юм уу те 20 хэдэн жилийн өмнө бол тийм ч бас мал өнөдөр шиг биш. Тэгээд хүмүүс ч өөрсдөө нөгөө яг жинхэнэ бэлчээрээ ингээл хамгаалаад те зуны бэлчээр хаврын намрын ингээл сэлгээл буудаг байсан. Одоо бол нөгөө таны түрүүний ярьжсанаар хүмүүс мордтойгоо бас малаа хариулгаач болцсон тий. Бараг ингээл хараал байждаг. Тэгээл нэг газараас нүүх ээж болцсон. Тийм болохоор бас их бэлчээрийн талхалт явагдаад байгаа гэж үзээд байгаа. Тэгэхээр түрүүний хэлснээр за тэгж бэлчээрээ бол хамгаалж бид нар бас талхалтаас хамгаалах нь. За тэгээ хүн сэргийгтэй бол түрүүний аргуудаар бас хүн сэргийх нь тий. Тэгэхээр малчид бол бас өөрсдөө бараг байгаль хамгаалагч шиг л маш их хэмжээний мэдлэгтэй хэрэгтэй болсон юм шүү дээ. Одоо тийм бэлчээрийн холбоодод, нөхөрлөлийн холбоодод бий болсон. Тэгэхээр зэрэг малчид бол тодорхой хэмжээний өөрсдөө бэлчээрэхэд даацыг яаж тохируулах вэ гэдэгт бодоо сурцсан. Тэгэхээр зэрэг бас бэлчээрийн нөгөө менежментийн холбооноос одоо жилд хичнээн удаа сургалт явуулж штэ малчдад. Тэр холбоодод тэр бол тухайн нутгийн цагуурын мэрэгжилтэн бэлчээр судлаач тэгээд тэр малчин гурав ингээд хоорондоо гурвсан холбоо үүсгээд тэнд мэдлэг түгээгээд одоо ингээд цагуурын мэрэгжилтэн бол за манад одоо өнөөдөр бороотой байх шүү, өнөөдөр цастай байх шүү, тэднээс тэдний хооронд гээд ингээд зэрэг тэр юунд нь тохирсон одоо бид нар өөрсдөө малаа хаана хэдэн километрийн зайтай бэлчээрлэх үү гэдгийг ингээд тооцож үзэх нь шүү. Тэрэндээ тохирсон маллагын аргуудтай бас өөрчлөлтөд байгаа. Тэгээд суурьшмал амьдрал түгээмэл болоод байгаа. Тэр нь бол манай бэлчээрийн дороотлыг бий болгоод байгаа учраас зайлшгүй энэ суурьшмал амьдралаас үүдээд бид нэр тэр бэлчээрээ одоо хашаалт цаажруулах юм байна. Мөн нөмрөг таримл тариалах юм байна. Тэгээд нөмрөг таримл гэдэг чинь нэмэлтээр бид нар тухайн юунда заавал бүх хөрсийг хагалж тэр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм шиг явуулахгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр 30% хөрсөө хөндөөл ургамлуудаа нөмрөг таримлаа тарьж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг эндээс бид нар хөрс боловсруулах технологи мэдэх хэрэгтэй. Хэрвээ газар тариалангийн үйлдвэрлэлд бид нар үр тарианы ургамал төмс хүнсний ногоо тариалах гэж бол уламжлалт даргаараа хөрсөө боловсруулна. Тий 136-35 градус хөрсийг эргүүлээд хаглаад хаях нь шүү дээ, тий. Ингээд тэгшлээд булдаад тэр процессыг хийгдэх нь. Тэр энийг бол уламжлалт дарга гэж байгаа. Цамх тусан технологиор 2-3 техник зэрэг тэр аж ахуйн нэгжтэр одоо хөрсөө хагалж байгаа тохиолдолд тагалж байгаа анчсныхаа араас одоо булаач хэрээд явах юм ингээд 2-3 техник ашиглаад явах нь. Элдэн шүүлэггүй технологи буюу тег технологи гэдэг нь бол хөрсийг ерөөсөл 30% хөнддөг. 30% хөнднөхлөө хагална гэж ярихгүй 30% хөнднөхөө зэрэг тэр нөгөө ургамлын нөмрөгөө болсон тэр бэлчээр ургамал дээр гол төлөв хэрэглэнэ л гэсэн үг. Тий. Тэгээд одоо сүүлийн үед бол малчтын мэдлэг мэдээлэл бас сайжирч байгаатай холбоотой бас энэ хадлангийн нөх хадах агрегатаас өөрчлөгдөж байгаа. Нэг үе бол нэг эцтийн гар хадуураар маш малчид маань нэг хэсэг бас их маш богино хугацаанд хадлагаа хадаж авал тэгэл босд үед нь бол найр наадмаа сэвчдэг байлаа шүү дээ. Одоо бол тэр харьцангуй бас багассан. Яагаад тэр гар хадлантай холбоотой энэ асуудал хөндөж очиж байгаа юм ургамлыг 0 зэгт нь хадаа ичиж байгаа байхгүй юу? Гар хадуур маань хиттийн гар хадуур. Урд нь бол Оросын шимээсгээр хадаж байхад бол нэг 5-6 см-ийн үлдээтэй ургамлаа үлдээгээд хатгаар зэрэг тэр ургамал маань дараа жилийн сэргэн урах боломжтой байдаг гэсэн. Одоо бол 0 зэгт нь хадаа ичиж байгаа учраас ургамал сэргэн жургатай юу ургаж ийн хөлгөц ургамал очих гэж байгаа байхгүй юу?
Тэгэхээр ургамлын төрөлжил өөрчлөгдөд нөгөө та нарын асуугаад байгаа тэр дороотлоо чинь бас тодорхой хэмжээг нөлөөлөд зөвхөн уул уурхай үйлдвэрлэлээр шилжиж болохгүй шүү. Ургамал гэдэг нь шиг. Тэр Артемизагийн төрлийн ургамлуулал эдгээр ургамлууд чинь хөл газрын ургамлууд гэж байгаа. Тэр ургамлууд төлхөөр гарч ийн гэсэн үг байхгүй. За тэгэхээр нөгөө нөхөн сэргээлтэнд та нөгөө яг тухайн одоо бүс нутагтанд тохирсон тий уур амьсгал тохирсон эдгээр ургамлаар нөхөн сэргээлт хийнэ гэдээ ярьж байна тий. Тэгэхээр манайхны одоо түрүүний таны ярианд ч бас гарсан тий одоо тэрбум мод тарих гэд ярьж байгаа. Тэгэхээр за би сонсоод ямар гоё энэ бүгдээрээ ингээд уур амьсгалын өөрчлөлтийнхаа эсрэг тий амар том алхам хийлээ гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт за би мод тарихаар боллоо. Өөрийнхөө хувийн гэр бүлээр ч юм уу мод тарилаа гэхэд одоо яг хаанаас эхлэх үү тий. Зүгээр ингээд энэ тэнд явж байгаа л урьдчилан аваад хамаагүй тариад ах нь за ямар ч гэсэн нэг номын тоо сонсон болохоор болохгүй гэдгийг ойлгочиход байна. Тэгэхээр маш олон монголчууд ингээд бүгдээрээ мод тарих гээл дуу нэгтэй байна л да. Тэгэхээр та энэ дээр яг мэргэжлийн үний зөвлөгөө өгөөч. За тэгэхээр зэрэг ер нь бол энэ тэр бомод тарина гэж хөдөлгөөн өрнүүлж байгаа сайшаалтай. Гэхдээ эн чинь ер нь яг аливаа ургамлыг тариалахад нялхууг бөөцөлж байгаа юм шиг л байдаг. Хавар яг тариалахдаа тэр хөрсөө хэн зөв боловсруулах уу? Ямар технологийн дагуу хийхээс шалтгаалаад тэр ургамалд шаардлагатай бүхэл технологиудыг тэр услага, арчилгаа тэр процессыг хийх ёстой. Тэгээд яг хуу хэдэн настай суулгаж тарж байна. Ямар үрээр тарж байна. Энэ бүх шатлалаасаа эхлээд тэнд технологиуд өөр байдаг. Тэгээ манайх нэг дутагдал байна л да. Одоо тэр бом модтой холбоотой бүхэл хүмүүс мод тарина гэл энэ тэнд тариад эхэлчлээ. Тэрийг арчилгын тулд тэр нэг хашааж болох гэдэг. Би юмаа тариад орчдөг. Агроном чи нэг хүндрэлтэй юм бол байглаас хараат байдаг. Тэр болгон худаг усны асуудлыг бас шийдсэн аж ахуйн нэгж байгууллагууд байхгүй. Тэгэхээр зэрэг бид устгаагаа дагалдуулаад байглаас хараат гэдэг нь хур барааг харах гэж штэ. Тэр хур бараатай уйлдуулаад ургамлаа тариалчих юм бол тэр ургамал хөрс хоёр барьцалдаад урах тохиромжтой нөхцөл бүрдэнэ гэсэн. Зүгээр нэг хуурай хөрсөндөө авч ургамлаа эсвэл тарихтаа нэг жоохон ус ичээд орхиж яваад өгдөг. Эргээд очихт маань ургамал маань унтсан байдаг. Тэгэхээр зэрэг тэр ургамлыг хариуцах эзэнтэй одоо яг хамгаалах арчилгаа хийх тэр эзэнтэй байлгаж иж юм тарина да. Та нөгөө түрүүн нэг цэцэрлэгт ярьсан шүү дээ. Тэгэхээр тэндээс ерөөхдөө нөгөө нэг юу авч болно? Сорт авч болно гэсэн үг. Тий. За сорт гаргана гэдэг бол маш олон жилийн ажлын үр дүн. Тэг бид бол ер нь бол миний багш Монгол Улсын гавьяа тагном гэж хэлсэн 50 жилийн энэ өөрийнхөө ухамсарт амьдралаа бол энэ ургамал тариалах ажид орсон. Би бол 30 гаруй жилд нас багшаагаа дагалдаад ургамал тариалах ажил хийж байна. Энэ хугацаанд бид нар 4 сорт гаргасан байгаа. Энэ маань бол яг бид нар Монгол орны 100 аймгийн тий 105 аймгийн 40 гаруй сум багаас гэсэн шүү. Тэгэхээр зэрэг яг л 100 аймагтаа цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гэсэн үг байхгүй. Тэгээ Улаанбаатар хотод бол ботаникийн цэцэрлэг байна шүү дээ тий. Тэгээ одоо сүүлийн үед бол бас тодорхой хэмжээгээр эмийн ургамлыг тармилжуулах аж ахуйн нэгжид бий болоод байна. Тэгэхээр зэрэг бидний энэ тармилжуулсан энэ объект маань 100 аймагтаа тармилжсан энэ цэцэрлэгт хүрээлэн болтлоо өргөжөөд одоо 140 гаруй зүйл ургамал яг тэнд амьдаар хадгалагдаж байгаа. Тэгээд нэг ургамлын одоо нэгэн ширхэг, хоёрхан ширхэг үрийг тариад бид нар яг зөв технологиор тарьж чадах юм бол 200-аас 1200 ширхэг үр авах боломж үүддэг. Тэгэхээр ургамлын биологи онцлог шалтгаална. Тэгэхээр зэрэг миний нөгөө түрүүний хэлээд байсан нөгөө зэрлэг сонгоно гэж бид одоо Монгол хүн бүхэн мэддэг. Зэрлэг сонгоно. Нийт ургамал газаржийн 16 тойргийн 9 тойрогт нурдаг. Гисэн хэдий боловч улаан номд орсон ургамал. Одоо улаан номноос ол гарчаад байгаа бас. Тэгэхээр зэрэг бид энэ ургамлыг тармилжуулаад сорт болгоод 200 кг мөр үржүүлээд мон полимерт нийлүүлсэн. Тэгээ мон полимертийнхаа өөрсдөө тэрийг тариад бас ажилчдынхаа сонгоны хүнсний асуудлыг шийдэж байна гэдгсэн. Энэ сонгон маань өөрөө хадгалалт маш сайн даадаг. Одоо хүмүүс одоо сүүлийн үед одоо балкон дээр хадгалаад яг одоо тухайн экологт үзүүлэх нь одоо тэр ер нь бетонциттэй ургамал, антибиотиктэй ургамал. Тэгэхээр зэрэг нэг мөөнцөр устгах чадвартай. Тэгэхээр зэрэг бид нар би түрүүнээс хойш ургамлын биологи онцлог, амин зүйн онцлог гэж ярьдаг. Тэр ургамал өөрөө бас бидэн шиг онцлог шинжтэй байна. Тэгээ тэр ургамлын яг тэр хадгалалтаа, хугацаа, хадгалах мөн чанарыг сайн судалсан байх хэрэгтэй. Тэгэд нөх хүмүүс чинь хамгийн амархан одоо хоол сайхан амт оруулдаг. Яагаад дээр үеийн хүмүүстэй энэ сонгоныг ханаа таман самгаалдаг гэхэл өөр нь нэг мөөнцөр устдаг антибиотиктэй ургамал байхгүй юу. Тэгээ бидний нөх запны улаан хальсан юм шиг. Би яг өөрөө тэр бетонцидын үйлчлэлийг судалсан.
докторийн ажил маань. Тэгэхээр зэрэг завхны улаан аль сэрэмс маань бетонцидын үйлчлэлээр нэгт ороод хоёрдугаарт одоо уулын зэрлэг улаан сонгон маань тэгээд бид нар зэрлэг сонгон гэд нэршсэн тий сонгон маань доорсон. Тэгээд одоо 5 зүйл ургамлаар одоо бетонцидын үйлчлэл судалж үзэхэд хамгийн тааруу нь одоо хятадаас орж иж байгаа цагаан аль сонгон байсан. Тэгэхээр зэрэг би энийг яг хичээлдээ ярих дуртай байдаг. Яг бид өнөөдөр өөрсдөө юу яагаад гэдэг хямдах юм хятадын сонгон аваад хоолдоо амтруулчих гэд ингэж идэг. Тэгэхээр зэрэг бид нар тийм заавал нэг мөнгөцөр устгах чадвар тэр ургамал одоо өнөөдөр бидний гар дээр иртлээ ямар одоо пестицид хэрэглэсэн ямар аргаар тариалсан ямар ч тийм мэдээлэл үрж байгаа. А бид өөрсдөө энэ ургамлуудыг тариалснараа экологийнхаа цэвэр бүтээгдэхүүнийг гаргаад өөрөө эрүүл мэндэд одоо эрэг тийм хандлагыг бий болгож гин гэсэн үг байхгүй юу? Тэр улаан сонгоныг багш зүгээр нөгөө нэг бид нар хүнсний ногоо тариалдаг шиг тариалж болно. Тарин яг хүнсний ногоо тариалж байгаа юм шиг тариалаад юу гэдэг би тэр түрүү нэг сорт гэж хэлсэн те алтан сонгон маань ууландаа бол 60-аас 70 см-ийн өндөртэй л ургадаг хөрмөл. 7 сарын сүүлэл өрн гөвгдчихдэг. А бид таримлж уснаар метр 40 см өндөртэй болсон. Тэгэд 45-ыг 10 см-ийн жилийн талбайд тариад 4-6 цм үрийн ургац авсан. Тэгэхээр зэрэг л үрийн ургац авах боломжтой юм байна. Таримжуулах боломжтой юм байна гэд. Тэгэд бүх ургамлуудыг одоо таримжуулна гэдэг ингээд гушраад байх биш. Нэг ургамлаас эхлээд тэр ургамлуудыг таримжуулаад бүр яг эд эсийн түвшинд нь хүртэл судалгааны ажлуудыг хийгээд дандаа судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр энэ ургамлууд маань ингээд тодорхой хэмжээний үр дүнд хүрч байгаа. Та түрүү нөгөө пестицидийн талаар ярьлаа шүү дээ. Тэр нь химийн бодисын хэрэглээ ер нь ургамалд яаж нөлөөлдөг юм бэ? Тий. Одоо сүүлийн үед бол органик тариална гэж их ярьдаг болсон. Тий пестицид гэдэг маань ер нь химийн бодисын ерөнхий нэр том юм. За тэгэхээр зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газрууд бол пестицид дотроо гербицид гэх юм бол бид нар хог ургамлын эсрэг хэрэглэх нэ. Инсектицид шавжийн эсрэг хэрэглэх нэ. Фунгацид мөгөнцрийн эсрэг хэрэглэх нэ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө л манайхны ерөнхий хүмүүсийн ойлголт бол манайх хог ургамалтай болчих пестицид хэрэглэе. Манайх өвчин гарчиж пестицид хэрэглэе гэдэг. Тэгэхээр зэрэг пестицид дотроо хэрвээ хог ургамлын эсрэг бол гербицид. Мөгөнцрийн эсрэг бол фунгацид. Шавжийн эсрэг бол инсектицид гэдэг юм хим бодисыг хэрэглэх нэ. Эдгээр нь бүгд тэр тарьсан ургамлуудад болон хөрсөндөө сөргөөр нөлөөлж идэг. Дандаа эрэг гэж бас ойлголт авч болохгүй. За тэгээд ургамал одоо бид нэр төмс хүнсний ногоогоо тариад энэ пестицид, гербицид, инсектицидтэй хэрэглээд доор хаяж хураалтаас 14-с 21 хоногийн өмнө зогсоох ёстой. За жишээлбэл бид ингээд нэг сайхан өөгөө цэвэрхэн байцааг ингээд лангуун дээр тавьчихсан байна. Хажууд нь ингээд жоохон шавжин дэтгдсэн хорхойтой байцаа тавьсан байдаг. Тэрнээс ингээ хүмүүс хараад энэ өөгөө цэвэрхэн сайхан байцааг аваа авчдаг. Энэ маань пестицид хэрэглэлийн өндөртэй. Тэр нөгөө жоохон шавжин идэгдсэн байгаа нь бол байгалийнхаа аясаар өөрөө ямар нэгэн пестицид хэрэглээгүй юм ургасан. Тэгэхээр зэрэг чиний эрүүл мэндэд бол тэр жижигхэн агуулдаатай байцаа маань одоо эрүүл ахна шүү дээ. Тэрийг авчиж хэрэглээд идчих болох нь. Тэгэхээр зэрэг бид нар тэр пестицидийн хэрэглээг багасгах ёстой. За тэгэхээр яаж багасгах юм гэхээр зэрэг ерөнхийдөө талбайгаа ээлжлэн тариалтын систем буюу сэлгээнд оруулах ёстой. Тэгэхээр яад бид нар ингэдэг нэг ургамлыг даган тариалснаар тэр хөрсөн дээр бохирдол үүсдэг. Тэр шавжийг одоо устгах чадвар багасдаг. Тэгэхээр зэрэг тэнд ээлжлэн тариалтын системд төмөс тарьсан бол дараа жил нь нөгөө антибиотиктэй сонгонлог ургамлаа тарих. Тэгэхээр зэрэг ингэ сэлгээнд оруулаад явах нь шүү. Тэгэхээр зэрэг нөгөө сонгоны эсрэг хэрэгжилжсэн пестицидүүд бол төмөсөн дээр өөр ороод ирчихдэг. Тэгэхээр зэрэг тэр хөрс бас өөрөө сайжирч гин гэсэн үг байхгүй. Тэгээд бид нэр зөвхөн одоо төмөс хүнсний ногоон дээр ярих биш. Бас олон нас ургамал дээр хөрс чинь одоо ах үхийн хууль гэж байдаг шүү. Тэгэхээр зэрэг хөрснөөс бид нар хөрсний үржил шимийг аваад ашиглаад идэг. Хөрсөндөө буцаагаад юм өгөх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг заавал л ордоо химийн бодисон ургал бордоогоороо бордоод байх биш. Тэр органик бодисоор бууцсан бордоогоороо сангасаараа бордох. Дээрээс нь нөгөө ургамлыг ургамлаар нь одоо тэр хөрсийг сайжруулах. Яаж юм гэхээр зэрэг хөрсийг азотоор байжуулж өгдөг ургамлаа тариад өгөх хэрэгтэй. Тэгвэл тий хөрсийг зарим ургамлууд азотыг аваад хөрсний азотыг аваад ашигладаг бол зарим ургамл нь бол хөрсөндөө азотоор байжуулж өгдөг байх нь. Тэгэхээр зэрэг энэ ээлжлэн тариалтын систем сэлгээ гэдэг ойлголт гарч байна. Тэгэхээр их л олон талаас нь цогцоор нь ярьж аж тэр хөрсний хөржил шимийг дээшлүүлэх нь тэр газрынхаа нөхөс хэрэглэлтийг сайжруулна л гэсэн асуудал гарч ирнэ дээ. За та энд ингээд өөрийнхөө
болонтой хамтран гаргасан бүтээлүүд авчирсан байна. Тэгээд тань бүтээлүүдээсээ танилцуулаач. За энд бид Хинтээ аймгийн Хэрлэнбаян явуулаанд Тэрийн бүсийн анхны цэцэрлэг төрөлн байгуулсан гिचэлсэн энэ маануудад сүүлийн одоо миний багшийн хагас 100 жилийн түүхтэй тэнд Хэрлэнбаян явуулаанд судалгааны ажил эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл ургамлууд орж ирсэн байгаа. За энэний одоо тэр хагас 100 жилийнх нь 30 гаруй жил нь одоо миний бас амьдралтай салшгүй холбоотой. Тэгэд энд бол 2011 оноос сүүлийн томоохон бүтээлүүдэд оруулсан юм хэвлэлүүд гаргасан. Тэгэд шинжлэх ухааны технологийн олон төслүүд хэрэгжсэний 6 төсөл нь яг энэ номнууд дээр гарсан байгаа. За энэ хэрлэлийн хөдөө арил ургамал тэрэмжүүлэх ховор ургамал судалгааны энэ ном болохоор миний өөрийн диссертац байгаа. Тэгээ нэг ургамлын бетонцидын тухай бетонцид гэдэг хэмээг бол тодорхойлоод гаргачихсан гэдэг. За дараагийн бүтээл нь болохоор ургамал таримжуулах судалгаа гэдэг энэ ном нь 2018 онд нөгөө таримжуулсан ургамлууд дээр бас үнэлгээ өгөөд орчин зүүн ямар юм бэ гэдэг талаас нь зөвхөн Хэрлэнбаян явуулан тарьсан ургамлуудад оруулж гисэн байгаа. За энэ ургамал энэ ном маань бол шинжлэх ухааны шилдэг бүтэлийн 3-т бол 2018 онд бас шалгарч ирсэн бүтээл байгаа. За тэгээд дараагийн бүтээл маань ийм цэцлэгийн ургамал гэж соён нэвтрхий тал. За энд болохоор зэрэг нөгөө Хинтээ аймгийн Хэрлэнбаян явуулан таримжуулсан ховор ашиг ургамлуудын тухай, мөн Улаанбаатар хотод таримжуулдаг мод цөөгний тухай, дотор нь эмийн ургамлын ашиглалт хамгаалтын талаар ингээд оруулаад өгсөн. Тэгээд энэ бүтээлүүдээс юугаараа ялгаатай ингэж бодож магадгүй. Энэ болохоор зэрэг нэг ховор ургамлуудын эмийн ургамлуудын хэрэглээ одоо өндөр болсон хүмүүс одоо энийг ургамлынхаа эргэтэн системийг аваад ашиглачээ гэдэг ингэдэг. Тэгэхээр зэрэг хэдийд нь ямар үед нь ургамлын одоо авч ашиглах боломжтой юм бэ гэдэг. Ургамлынхаа хүмүүс сүүлийн үед ургамлыг одоо бас их авч устгаад цөөрөлд байгаа. Тэгээ энэ болохоор зэрэг нөгөө мэдлэг бас чухал хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр ургамлын ямар эргэтэн одоо аль эргэтэн системд ашигтай юм бэ гэдэг талаас нь яг норм тунгаар нуух хэрэгтэй. Би бол ургамал уу гэж хүнд зөвлөдгөө. Ягаад гэвэл зэрэг ургамлууд маань одоо хоруу чанар эрхтэй байдаг учраас нэг эргэтэн систем сайн боловч нөгөө эргэтэн систем төсрөгөр нөлөөлдөг. Тийм учраас зүгээр миний хэлдэг юм бол ургамлыг таримжуулаач ээ. Олшруулаач ээ, байгалаа хангаалаач ээ л гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг энд бол бүхэл ургамлуудыг сайхан таримжуулах аргууд нь, технологиуд нь тэгээд ашиглах, хатаах тэр бүх процессыг бичиж өгсөн. Тийм сайхан томоохон бүтээл. Энэ бол миний ганцаараа хийсэн бүтээл биш, хамтын бүтээл. Тэгээд энэ ургамал таримжуулна, нутагшуулна гэдэг ажил бол нэг жилийн ажил биш, олон жилийн ажлын үр дүн, олон хүний хүч орсон ийм ажил байдаг учраас номороо бүтээлээрээ бас бахархах дуртай, олон багшнараараа бахархах дуртай. Энэ бүтээл маань маш олон хүний бүтээл байгаа. Жишээлбэл энд өөрийн багш Жаминдэр Жогшиг түрүүн хэлсэн түүний гэргий саарл гэдээ бас эмийн ургамал судлаач, ийм экологч, манай сургуулийн экологийн төгссөн ийм экологч судлаач хүн байгаа. Мөн дэлхийн академийн ерөнхийлөгч Лига гэдэг эмийн ургамлаар мэргэжсэн ийм доктор, профессор, мөн отхон мэдлэг доктор Зөгөөний ургамлын физиологийн доктор Цэндээхүү багш гэдэг их олон сайхан судлаачдын бүтээлүүд энд тусгагдсан байгаа. Тэгээ усны чиглэлийн доктор манай сургуулийн багш бас Баруунчлан багш, ойн чиглэлийн дендрологийн Монгол улсын дендрологч гавьяат ажилтан Чимэдгой гэд ингээд олон эрдэмтдийг дурдаад байвал энэ бүтээл сайхан үр дүнгууд тусгагдсан бүтээлүүд байгаа. Юу байгаа багш бид нар нөгөө номын сангуудаар л авах уу ер нь сонирхож байгаа манай судалж байгаа оюутнууд маань ер нь бол номын сангуудад байгаа, номын дэлгүүрүүдэд байгаа тэр энд авч ашиглах боломжтой хүмүүс одоо сүүлийн үед ярилт хэрэгцээтэй байна гэд их асууж байгаа да. Тэгэхээр тэр манай сургуулийн номын сангууд болон гадны дэлгүүрүүдэд байгаа. За тэгэхээр хоёулынхын сэдв нэлээд том агуулгатай нэлээд том хүрээг хамарсан сайхан ярилцлага боллоо. Тэгээд ер нь бол би ингэж бодлоо да одоо нөхөн сэргээлт гэдэг бол миний бодож байснаас бас асар өргөн нарийн те маш их судлах зүйлтэй ойлголт байдаг юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл бэлчээр дээр гэхэд бас нэг өөр арга байна те зүлжсэн одоо газар нутгийг яаж сэргээх үү, уул уурхай дээр хэд яаж сэргээх үү гэл бүгдээрээ өөр өөр юм арга техникүүдтэй байна. Тэгэхээр ер нь бол Монгол оронд байгаль орчны мэрэгчлэлтэнгүүд маш хэрэгтэй байна уу гэж харж байна. Тэ ер нь яг манай салбарын одоо мэрэгчлүүдийг хаана бэлтэж байна тий. За Монгол улсын толгой сургууль, хөдөөж их сургууль, хөдөөж сургуулийн агрикологийн сургууль маань 4 том тэнхимтэй. Энэ том тэнхим дээр бол Монгол улсын газар тариалангийн газрын салбарын
байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг бэлдэж байгаа. За газар тариалан хөрс агрономын тэнхимд бол агрономын чиглэлийн хадлан бэлчээрийн агроном, ерөнхий агроном, усчлалтын агроном. За экологийн тэнхим бол экологи байгаль хамгаалал, байгаль орчны хяналт үнэлгээ, нөхөн сэргээлт, аялал жуулчлал, урмлын нөөц, био үйлдвэрлэл гэсэн дөрвөн мэргэжлэр газар тариалан агроландшафтын тэнхим маань за нэрийг буруулж юм биш бодвол энэ ландшафтын тэнхим маань газар зохион байгуулагч болон ойжуулалтын мэргэжилтэн бэлдэж байна. Газар зохион байгуулалтын тэнхим маань мөн газрын удаа ашиглалт, ландшафт, газрын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлдэж байна. Энэ томоохон мэргэжилтнүүдийг бэлдээд байгаа боловч одоо мэргэжлийн ажиллаа хийж байгаа мэргэжилтнүүд бас түрүүн хэлсэн зөвхөн одоо нөхөн сэргээлийн чиглэлийн 55% нь ажиллаж байна гэхэд зэрэг салбаруудаа одоо мэргэжилтнүүд маань хурц ажиллаханд бага байхаа юм болоо гэж нэг тарж байна. Хоёрдугаарт бол яг энэ мэргэжилтнийг бэлдэж байгаа экологийн чиглэлээр мэргэжилтийн бэлдэж байгаа сургууль дархны сургууль байгаа. Дарханд бас нэг салбар сургууль байгаа. Тэгэхээр зэрэг ер нь мэргэжилтийн бэлтгэх үйл ажиллагаа бол бас анхаарах шаардлагатай болсон юм байна. Энэтэй уялдуулаад бид энэ мэргэжилтнүүдийг одоо хуульчлаа заагаад өгсөн байгаа л да. Нэгэн хэсэг бол хүн болгон агроном болсон байсан. Тэгвэл агроном болсон гэж үзсэн чинь нөгөө атарсан газруудыг их хэмжээгээр бий болгоод эхэлсэн. Яагаад тэгэхээр зэрэг яг мэргэжлийн төвшөндөө ургамлаа тариалах агр технологийн дагуу хийх учраас энэ гайгаас хургацсан хэмжээ багасаад ирэнгүүт нь тэр талбайгаа орхиол яваад байдаг. Тэгэхээр зэрэг бас нэг цөлжилтөнд тодорхой нөлөөлөд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор нөгөө хууль гарсан. Энэ хуулинд юу заасан гэхээр 500 га-аас дээш гаатай аж ахуйн нэгжүүд агрономтой байна гэж заагаад өгсөн. Тэгэхээр бас мэргэжилтний хэрэгцээ тийм байна гэдээ ингээд үзэж байгаа. Техник тэгээд би одоо шавнараараа бахаргаж суудаг. Байгаль орчны хяналт үнэлгээний анги төгссөн, экологи байгаль хамгааллын анги төгссөн хүмүүс бол газрын мэргэжилтэн, хөдөө аж ахуйн газрын чиглэлээр мэргэжилтнүүдийг хийгээд хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэгэхээр зэрэг хөдөө аж ахуйн их сургууль төгссөн гэдэг уклонтой хөдөө аж ахуйн их сургуулийн бас энэ сургуульд ямар ч мэргэжлэр одоо энэ агрикологийн сургуульд суралцсанараа тодорхой хэмжээний газар тариалангийн үйлдвэрлэл, уулархайн үйлдвэрлэлд хөрөх чадвартай мэргэжилтэн бэлтгэгдээд байна гэж бас хараад байгаа. Тийм учраас ерөнхийдөө одоо энэ тэрбум модтой холбоотой энэ байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр энэ уурхайнуудад энэ аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн мэргэжилтнүүд бол заавал байх ёстой гэж заагаад өгч юм бол энэ бидний бэлтгээд байгаа мэргэжилтнүүд маань тэнд одоо ажлын байрын хангалттай байна гэж ойлгож байгаа. Тэр хүүхдүүд одоо өөрсдөө энэ нөхөн сэргээлтийн чиглэлийн энд үндсэн онлынхаа сурыг мэдсэн хүмүүсд практик дээр очиод 1-2 жил дадлага хийгээд ирэхээр өөр аяндаа тэр юмаа тарьдаг ургуулдаг юм аргалда суралцаа тооцоолол хийгээ явцдаг болно. Манайхан ч бол маш их тооцоол хийдэг шүү бас. Тэгээ нөхөн сэргээлтийн мэргэжилтнүүд бол уулархайн үйлдвэрлэлийн улмаас эвдэрсэн газарт ямар хэмжээний дүүргэлт хийх юм бэ? Ямар хэмжээний шороо орох юм бэ? Ямар хэмжээний хайрга дайрга орох юм бэ гэдэг тооцооллуудыг хийгээд дээрэс нь гаадар хүрээхийн нормыг тооцоолоод энд ойн зурвас байгуулахад хичнээн хэмжээний өндөр моднод артлыг нэнд байх юм байна. Нам ургадаг сөглөг модлнууд нь бол тэрний уртлыг нэнд байх юм байна. Салхины чиглэл нь хаанаасаа байна уу гэдэг ингээд ургамлынхаа сонголтыг явуулдаг учраас ер нь бол их сайхан мэргэжил шүү. Сонсоход л сонирхолтой шүү дээ. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа залуучууд маань бас байвал уриалмаар байна те. Бид нар бол нэг үе баахан л эдийн засагч, маркетинг, бизнесийн удирдлага гээл те. Ийм мэргэжлүүд рүү аяга хөшөрдөг гэсэн бол одоогийн яг одоо бидний амьдарч байгаа энэ цаг үе бол яалтчгүй байгаль хамгаалал те экологи гэсэн салбар руу орох бол маш чухал шаардлагатай хэрэгцээтэй юм цаг үед амьдарч байгаа шүү. Тэгээд бас экологийн тэнхимийнхаа тий баярмагчтаа бас маш гоё ярилцлагыг урнуулсандаа баяртай байна. Тэгээд нийт одоо агрикологийн сургуулийн экологийн тэнхимийн одоо төгссөн болон тий төгсөж байгаа. За тэгээд энэ цаг хугацаанд багшилж исэн багш нартай, доктор, профессоруудтай бүгдэнд нь одоо 20 жилийн айн баярын мэндийг хүргэе тий. Тэгээд манай тэлэнд бас суралцахыг хуйхаа зүгээс уриалж байна гэд энэ дугаараа өндөрлөё. Тэгээд хүрээлэн буй орчиндаа ээлтэй амьдарцгаая. Green Plus подкаст юм байна. Ээлж дугаар энэ хүрээд өндөрлөө. Та бүхэндээ баярлалаа.